За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд өмнө нь бол эмнэлгийн ажилтай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чанар бүтээмжийг сайжруулах тулгымдсан асуудлыг гэдэг сэдвээр нийтийн сонсголыг хийгээч гэдэг ийм үүрэг даалгаврыг бол аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаас бол бид бүхэнд бол даалгасан. Энэ хүрээнд бол 2 үе шаттайгаар за 1-р үе шат нь бол 28-нд эмнэлгийн албаагч ажилчтай оролцуулаад 29-нд бол иргэдийг оролцуулаад нийтийн сонсголыг хийж хэлцүүлье гэдэг иймэрхүү хөтөлбөр төлөвлөгөөтэй ингэж байна. За саяхан бол одоо тэгээд нөгөө бас эмнэлгийн ажлын баяр маань зохион байгуулагдсан. За энэ хүрээндээ болохоор нэлээд өргөндлөөр арга хэмжээний зохион байгуулж байгааг харж байгаа. Ингээд нийт эмнэлгийн ажилчин албаагч та бүхэндээ баярын мэнд хүргье. За ингээд энэхүү үйл ажиллагааг нээж өгнө үү хэмээн аймгийн засаг дарга мөнх цагаан таних урьж байна. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе, бас эмч нарын баярын мэнд хүргэе. За нийтийн сонсгол бол үнэхээр чухал байгаамаа. Одоо өнөөдөр та бүхэнтэй уулзсан маргааш иргэдтэй уулзсан юм тий. Иргэдээр одоо бас болж байгаа юм болохгүй байгаа юм. Эрүүл мэндийн салбарт тулгамдж байгаа юм. Иргэдийн зүгээс юу гэж бодож байна? Мөн одоо дотор нь ажиллаж байгаа энэ эмнэлгийн ажилчдын зүгээс бас юу гэж бодож байна гэдэг. Ингээд аймаг орон нутаг бүрэн мэдээлэлтэй болно гэсэн үг. Одоо нэг янз янзын одоо гадуур дотор яригддаг болж байгаа үйлчлэгээ болохгүй байгаагаа шүүмжлүүд яваад байдаг. Энийг энэ заалан дотор иргэдээсээ сонсно. Мөн одоо бас нөгөө талаасаа мэрэгжлийн та бүхнээс бас одоо яамаар байна аймаг орон нутагт ямар бодлого шигэлтэй юун дээр нь анхаармаар байна. Юун дээр нь дэмжих. Тэгээ нийлээд одоо хэдүүлээ яаж одоо энэ үйлчлэгээ сайжруулах уу гэдэг ингээд мэрэгжлийн түвшинд одоо та нартай зөвлөлтгий. За ингээд яг өнөөдрийн нөхцөл байдлыг ингээд ярихаар бас одоо бид нар маш их одоо шүүмжил эрүүл мэндийн салбарт байгаа ачааллаа дийлэхгүй байна. Да харьцаа, түргэн тусламж, яаралтай тусламж энэ болгон дээр одоо биднэрт бол бэрхшээл юмнууд бол тасрахгүй байгаа. За мэдээж одоо дор үрний одоо мэдээж одоо хичээж ажиллаж байгаа гэдэгт бол итгэж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо хэдүүлээ сайн муу юмнуудаа бас одоо ярилцаад явж явах нь зүйтэй. За одоо би бас энэ төрийн үйлчлэгээн дээр нийтлэг байдлаар хэлэх гээд байгаа. Мэдээж одоо төрийн маш олон албаагч одоо ажиллаж байгаа. Үнэхээр одоо иргэдтэй харьцааны хувьд бол бас доголдол дутагдлууд бол харилцан ажиллагүй байгаа. Тэгээ нэг жишээ хэлэх гээд байгаа. Би одоо энэ Эрдэнэ хандгааг хэлэх гээд байгаа. Та нар одоо энэ эрүүл мэндийн газрын дарга, эмнэлгийн дарга та нар нэг өглөө очиод хараадах гэж. Тэнд ямар их ачаал байна, тийм ээ. Тэгэхээр тэр хүмүүсийг яаж бухимдалгүй ганцхан эмэгтэй хүн тэрийг ингээд зохицуулаад ингээд болоод байна шүү дээ. Тэгээ тэр хүмүүс нь загнаад байгаа үгэнд нь ороод, тийм ээ. Тэгэхээр тэнд чинь нэг дотроо нэг амар тийм илгэсүү хандаад байгаа. Загнажуулна, ууралжуулна, мэдээж тэр хүн буруу юм хүсчүүлнэ. Тэр болгон дээр тэр хүн зарчмынхаа юмыг ингээд хэлээд тайлбарлахад нөгөө хүн ойлголоо мэдлээ гэдэг. Тэгээд яг ингээд ойчроор үйлчлүүлээд ингээд суртсан, яг цагтаа онгойн, яг цагтаа хаан. Ганц эмэгтэй хүн одоо энийг одоо би бүх газруудад хэлж байгаа. Одоо энэ газрын авлага, энэ үйл хөдлөлт. Та нар ямар сони юм. Тэр үйл хөдлөх бүртгэлийн газрын тэр бүх хүмүүстээр тэр Эрдэнэ хандгаагаар үйлчлэл суусууд ингээд тараад очиж байгаа байхгүй. Тэгэхэд тэрийг өглөө нь Эрдэнэ хандгаа бүгдийг ингээд зохицуулаад ингээд бүгдийг нь яагаад. Тэгээд тэр үйлчлэгээнийх нь юм натрат гэдэг бол бас хүнд тэр бичиг баримт тэр ингээд одоо тэр ингээд механик ажиллагаа ихтэй байгаа байхгүй. Тэгэхээр бидний одоо юм бол үндсэндээ одоо биднээс нэг жаахан сэтгэл татаад байна. Ер нь бол ажилдаа түүртэд ажилдаа бас ажлын ачааллаас шалтгаалаад ингээд одоо янз янзын үг үйлдэл юмнууд харуулад байдаг. Тэр түргэн тусламж гэдэг чинь бол үндсэндээ сэтгэл зүйн хувьд та бүхэн бол одоо надаар хэлүүлдэггүй мэдж байгаа шүү дээ. Үнэхээр твцсэн, сандарсан, ууралсан, бохимдсан байж болох бүх эмоц тэр түргэн тусламж дээр харуулж байгаа. Тийм улсуудтай харьцаж байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр энэ дээр та бүхэн бас нэг дотроо яриад одоо би бол
эмнэлгийн удирдлагууд хэлээд байгаа. Болохгүй бол бид нар оронтой байдаг юм бол аймаг орон нутгаас мөнгө гаргаад оронтойг нэмээ л та. 60 дарга их жаргал дарга нэмээ. Тэгээ тэнд одоо сэтгэл зүйч одоо хүмүүс ажилуулдаг, тэр хүмүүсийг үйлчилдэг. Унаа тэрэг мөн болдгоо бол дахиад 2 төргийн тусламжийн тэр мэрэг одоо яадаг гаргадаг ингэж ачаалаа ингэж яг одоо бид нарын үүрэг бол тэр шүү дээ. Одоо аймгийн засаг даргын үүрэг. Ингээд болж байгаа юм болохгүй байгаа юм тань тэнцвүүлээд ингээд төрийн үйлчлэгийг иргэдэд одоо бид нар сайн үзүүлэх хэрэгтэй. Тэгээд дамаа эрүүл мэндийн салбар бол одоо хамгийн чухал хамгийн одоо бид нарын энэ тэргуунд анхаарч үзэх хэрэгтэй салбар учраас аймаг орон нутаг одоо хөрөнгө мөнгө байд юм бол юмаа гаргая. Болохгүй бол дахиад нэг машин гаргая. Дахиад эмч байд юм уу, баг байд юм уу ингээд гаргаад тэгээ ингээд иргэдтэй энэ хүнд хэцүү өвчин зовлонтой энэ одоо зүйл дээр нь бид нар одоо ядаж одоо энэ эрүүл мэндийн салбарт онцгой анхаарал хандуулъя гэж бодож байгаа шүү дээ. Гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр санал санаачлал та нарын санал маш их хэрэгтэй. Тэгээ бид нар ч бол яг өндөө бол мэрэгжлийн хүмүүс биш. Өдөр болгон тэр ажлын нөхцөл байдлыг бид нар сайн мэдэхгүй, тийм ээ, ойлгохгүй. Тэгэхээр та нараас л одоо тийм санал санаачлал гарах юм бол бид нар дэмжмээр байна. Тэгэхээр энэ санал санаачлал та бүхэн бас өнөөдөр илэн далангуу ингээ сайхан тодорхой хэлээд тэгээд дээрээс нь иргэдийн саналтай бид нар уялдуулаад тэгээ одоо энэ нийтийн сонсголын үр дүнгээр Баянгол аймаг энэ удирдах төвшөндөө бид нар шийдвэр гаргая. Тийм ээ. Тэгэхээр энэ дээр одоо тулгымдсан асуудал юу вэ? Асуудалтай юмнууд юу вэ гэдгээ сайн яриарай. За энэ жил манай эрүүл мэндийн салбарын хувьд бол бас твшил гарч байгаа. Одоо ямар ч байсан компьютер томограф одоо бид нар хизээгүй үзээд эхлэхэд бэлэн болцсон байх хэвээр. Энийг хурдламаар байна. Мөн одоо энэ жил нөгөө барилгын асуудал, амбулаторийн барилгын асуудал ингээд баригдаад мөнгө төгрөг нь бол ямар ч асуудалгүй суудсан байгаа. Энэ бол энийг шахаж байгаа хэдүүлэн шинэ амбулатортой болчихно. Тэгээ хуучин амбулаторын сайхан засаад одоо өөр эмнэлгийн үйлчилгээ энэ одоо ингээд сайжраад явах болцсон байна. Тэгээ дээрэс нь бол одоо бид нар энэ боловсон хүчинд онцгой анхаарах гэж байгаа ш. Одоо ерөөсөө бүх юм яг сайхан барилга, сайхан тоногдох хөрөлжтэй бид нар болоод байдаг. Яг үнэндээ бид нар энэ боловсон хүчин энийг боловсон хүчин авч юу? Энэ хүмүүс л авч юу? Тэгэхээр энэ хүмүүсийн чадваржуулах, энэ хүмүүсийнхаа анхаарах, дээр нь боломж олцоогоор бид нар нийгмийн асуудлыг шийдвэрлэх ийм одоо зүйлүүд яригдчихэж байгаа. Тэгээ одоо энэ жил ямар ч байсан жил болгон одоо энийг бол бид нар таслахгүй гэж бодож байгаа. Энэ орон сууцны энэ хөтөлбөрийг бол бид нар одоо хизээ энэ одоо хүртэл явах юм. Бид нар жил болгон уул уурхай орлогоноос яг энэ алба хаагчтай ингэж дэмждэг, энэ хүмүүсээ иргэнэ дэмждэг. Тэгээ эрүүл мэндийн салбарт хэд ногдох нь. Гэтэ та бүхний одоо судалгаа нь одоо байхгүй байна. Орон сууцгүй хэдэн залуучууд байгаа. Ипотек одоо төрийн албаа агч чинь бол ипотекад орох бүрэн болцоо байгаа шүү дээ. Тэгэхээр аймаг орон нутаг ямар ч байсан урьдчилгаа төлбөрн дээр нь жоохон ч гэсэн дэмжлэг үзүүлье. Энэ жил нэг ямар ч байсан нэг 5 сая төгрөг урьдчилж 5 саяын дэмжлэг үзүүлэх гэж. Тэгэхээр нийтдээ нэг Баянгорынхоо хэмжээнд нэг 500 өрхөд. Тэгээ энэ дээр одоо манай эрүүл мэндийн салбарынхнаас судалгаа аваад үг. Тэгээ бид нар дэмжиж ипотекийн болцсон шаардлага танаар залуучууд хангаж байгаа юм чинь тэгээд орон сууцтай болоод хэрэглээгээ хангачвал бас одоо та бүхэнд бас ажиллаж хөдөлмөрлөхөд бас боломж юм болов. Тэгэхээр энэ дээр бол бид нар одоо та бүхэн бас санал онлоо хэлээд судалгаанд өгөөд яг энэ нийтийн сонсголын хувьд орон сууцнд орох иргэдийнх нь юу авчираа заа. Ер нь бол одоо энэ эмнэлгийн салбараас бид нар дэмжиж. Тэгэхээр энэ дээр одоо та бүхэн сайхан ярилц. Дээрээс нь одоо энэ янз янзын одоо энэ ямар одоо мэрэгжлийн боловсон хүчин дутагдaltaй байгаа. Одоо Баянгор аймагт 23 онд багтаагаад бид нар наркологийн эмнэлгийг ашиглалтанд оруулах гэж зорино. Энэ дээр бид нар эмнэлгийн 100-аад мэрэгжлийн хүмүүс одоо жишээ нь боловсон хүчин шаардлагатай байгаа. Одоо сэтгцэн эмч одоо хэд байх хэвээр юм. Өөр бусад төрлийн эмчнэр хэд байх хэвээр юм. Нөгөө асраг сувлэгч хэд байх хэвээр юм. Тэгэхээр бас одоо энэ боловсон хүчнийхээ ямиг одоо бас анхаарай. Одоо энэ эрүүл мэндийн сургууль төгссөн залуучууд бол нарколог одоо бүрэн ажлын байрыг хангах болцоо
бас бий болж байгаа шүү дээ. 100 ажлын байр зэрэг гарна гэдэг бол том. Тэгээд дээрэс нь одоо энэ эрүүл мэндийн газар одоо энэ хөдөө орон нутгийнхаа эрүүл мэндийн төвүүдийг нэгдсэн бодлоготой болгох. Нэгдсэн бодлоготой гэдэг чинь бүгдөө одоо ингээд гавтгаруулаад байгаа гэсэн үг биш. Нэг эрүүл мэндийн төв нэг юмараа нөгөө зэрэгэлдээ сумынхаа эрүүл мэндийн төвөөс илүү үйлчлэгийг үзүүл. Хоёулаа адилхан гэхээр боловсон хүчин техник томод хөрөмжөж болохгүй байгаа. Тийм ээ? Онцлог нь ингээд хөгжүүлээд явах юм бол бид нар иргэдтэй хүргэх үйлчлэгээ ойлгомжтой тодорхой түргэн шуурхай болно. Тэгэхээр энэ дээр одоо мэрэгжлийн таа бүхнээ санал бодол биднэрт чухал байна. Ингмээр байна, тэгмээр байна. Тэр сум одоо ингээд нэг 2 жил дарга хийснээс хойш нэг ч эрүүл мэндийн төв бид нар энүүгээрээ цойлчмоор байна гэсэн юм байхгүй. Эсвэл санал гарахгүй. Тэгээ санал гарахгүй болохоор бид нар мэдэхгүй ажид мэдэхгүй. Тэгээд дээрэс нь одоо энэ нэгдсэн Баянгор аймгийн нэгдсэн эмнэлэгтээ бол бид нар аймгийн засаг даргуулын өсөв байнга хамтарч ажиллана шүү. Энэ яагаад тэгэхээр Баянгор аймгийн гол одоо үндсэндээ өөрчлөлтийг эрүүл мэндийн үгшийг үзүүлж байгаа байгуул болохоор бид нар одоо байнга дотор нь орж сайн муу бүх юмыг сонсож болж байгаа юмыг дэмжиж болохгүй байгаа юмыг шүүмжилж ингэж ажиллана шүү. Тэгжээж ажил сайжруулахгүй бол одоо үндсэндээ хамгийн тулгамдсан асуудал энэ эрүүл мэндийн үйлчилгээний асуудлыг нэгдсэн эмнэлэг зохион байгуулж явж байгаа учраас энэ үйлчлэгийг сайжруулах юм дээр цаг тут өдрөө байнга сайжруулах. Тэгээ өөрөөсөө энэ удирдлагууд нь эмчийн ажил хийхээс илүү тэр үйлчлэгээнийхээ ажил, тэр хүмүүсийнхээ аж ахуй ажил бүх энэ алба хаагчдын, эмнэлгийн ажилчдын нийгмийн асуудал. Энэ хүмүүсийг хөгжүүлэх асуудал. Тэр аж ахуй ажил. Дээрээс нь тэр үйлчлэгээний чанарын асуудал. Энэ болгонлоо нэгдсэн эмнэлгийн дарга энийг л хийх хэрэгтэй. Нэгдсэн эмнэлгийн дарга эмч хийх хэрэгтэй. Тэгэхээр бид нар ингэж ойрхон нягт уйддаж ингэж ажиллана. Маргааш иргэдийн талаар одоо бас одоо эндээ ингэж хуралдаад одоо иргэд юу гэж бодож байна, яах вэ? Ямар юу байна уу гэдэг. Энэ хоёрыг нэгтгэхэд одоо мэдээж аймгийн иргэдийн хурлаас аймгийн засаг дарга даалгавар өгнө. Ингэж сайжруулаа. Алба хаагчид ингэж үзэж байна. Иргэд ингэж үзэж байна. Ийм одоо сонсголоос ийм шийдвэрийг аймгийн иргэдийн хурл гаргалаа. Аймгийн засаг дарга даалгаж байна гэдээ надад ажлын даалгавар өгнө. Тэгээ өнөөдөр бол аймгийн засаг даргын орлогч нийгмийн бодлогын дарга хоёр бол энэ хоёр өдөр бол бүтэн энэ асуудлыг нэгтгэхэд бас аймгийн засаг даргын зүгээс гаргах шийдвэрүүдийг бол манай хоёр төлөвлөлөөд ингээд. Тэгэхээр та бүхэн бол энэ нийтийн сонсгол гэдэг бол та бүхний яг санаа бодлыг илэн далангуу сонсох гэж байгаа. Энэ бол хурал цуглаан биш. Энэ ямар нэгэн одоо тий бид нар нөгөө алтан талаасаа биш. Яг эрүүл мэндийн салбар талаасаа ярьж байгаа шүү. Тэгэхээр энэ дээр бол та бүхэн бол одоо нэгдсэн эмнэлгийнхаа ажлыг ингэж сайжруулмаар байна. Эрүүл мэндийн газар ийм юм дээр анхаармаар байна гэдэг юм аа. Илэн далангуу нээлттэй хэлхийг хүсье. Тэгээд одоо сонсголын ажил одоо ингэж эхэлж байна. Тэгээд та бүхэн чөлөөтэй сан. Би одоо Улаанбаатар хот руу яаралтай ингэж явхаар болж байгаа. Тэгээд одоо ингэ шууд гараад манай орлогчид нар энэ манай аймгийн иргэдийн хурлын байж байгаа. Тэгээд энэ бол албан ёсны нэгдсэн эмнэлгийн хурал биш шүү. Албан ёсны эрүүл мэндийн газрын хурал биш шүү. Зөвхөн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүс нээлттэй бид нар ингмээр байна, бид нар ийм хүсэж байна, бид нар ингэх хэрэгтэй, ингүүл бидний ажил сайжирна гэд чөлөөтэй санал бодлоо хэлэх ийм одоо цуглаа юм шүү. Заа. Тэр энийг та бүхэн зөв ойлгоорой ингээд чөлөөтэй сайхан санал бодлоо илэрхийлэхийг хүсэж байна. Тэгээд өнөөдрийн сонсголын ажиллагаа эхэлж байна. Баярлалаа. За ингэж За засаг даргаасаа хэллээ. За энэ бол ер нь бол хурал цуглаан гэдгээс илүү зүгээр энийгээ сонсох мэдэх гэсэн иймэрхүү зорилго чиглэлтэй. Бид бүхэн бол өмнө бас нийтийн сонсголыг үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилгүйд ядуурлыг бууруулах арга зам зэтгээр бас хийж хэрэгжүүлж байсан. Энэ дээр бол бид бүхний зүгээс хариулт хэлэхгүй, ямар нэгэн мэтгэлцээ өрнүүлэхгүй, зөвхөн та бүгдийгээ сонсно. Өнөөдрийн хувьд гэх юм бол энэ чимлэгийн ажилчдаа оролцуулаад, маргааш хэрэгтэй оролцуулаад энэ дээрээсээ бол одоо 4 сарын
6-ны үед болохоор аймгийн хурлын хуралдаан хийгднэ. Энэ дээр бид бүхний нийтийн сонсголын асуудал ер нь эмнэлгийн салбарт ер нь ийм хэрэгцээтэй ажилчин албан хаагчдын хувьд за ер нь ахуй амьдралын хувьд ч гэсэн ийм байна гэдгийг бид бүхэн танилцуулаад ингээд шийдвэр гаргаж явах юм аа. За тэгээд сонсголынхаа хүрээнд сонсголынхаа дэгийг та бүхэндээ уншиж танилцуулъя. За 2022 оны 3 сарын 28 нийтийн сонсголын тухай хуулийн 18 дугаар зүйл заасан сонсголын нийтлэг журам Монгол Улсын их хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан нийтийн сонсгол зохион байгуулах журмын 6 заасны дагуу энэхүү дэгийг тогтоовоо. Энэхүү дэгийн сонсголд оролцогч нийт оролцогчдод дагаж бүрднэ. За сонсгол даргалагчийн эрх үүрэг. За миний би сонсголыг даргалагчаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 3 сарын 14-ний 22 тоот захирамжаар томилогдсон байгаа. За ингээд даргалагч ямар их үүрэгтэй гэдгийг танилцуулъя. За сонсгол даргалагч сонсголын хууль заасны дагуу өдөртөн зохион байгуулах, сонсголд ач холбогдолгүй нутаг баримтыг цуглуулж үнэлэх, оролцогчийн эрх бүхий хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, сонсголын тэмдэглэл хөтлөх, хууль журам заасны дагуу хөтлөх, сонсголын асуудалтай холбогдуулан бичгээр ирсэн санал хүсэлт мэдээллийг уншиж танилцуулан тэмдэглэлд тусгах. За гадаа бүртгэл явуулж байгаа энд ажиглагчаар оролцож байгаа замун санал хэлэх гэсэн ийм нэрсийг авч байгаа. За сонсголын хилцүүлэг, сонсголт хүсэл гаргасан иргэн хуулийн этгээд шинжээч ажиглагч оролцсноо. Сонсгол зохион байгуулагч нь сонсголын сэдвийн талаар мэдээллийг 10-аас 15 минутанд хийн. За сонсголд иргэдийн төлөөлөгчний хурлын холбогдох хорооны төлөөлөгчид оролцсноо. Нээлттэй сонсголт хэвлэл мэдээллийн төлөөллийг оролцуулнаа. Сонсголд оролцогчийн эрх. Сонсголд оролцогч иргэн хуулийн этгээд тайлбар санал дүгнэлт гаргана. Энэ эхний удаа 5 минут, хоёр дахь удаа 3 минут байна. Сонсголтой холбоотой санал хүсэлт мэдээлэл бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд оролцогч үг хэлэхгүй. Тэгэхээр бичгээр гаргасан тохиолдолд үг хэлэхгүй. За сонсголд оролцохоор бүртгүүлсэн иргэн мэргэжлийн холбоо болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл сонсголын танхимд ирсэн хугацааны дагуу санал хэлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хэл ярианы бэрхшээлтэй хүмүүс үг хэлэх хугацааг шаардлагатай хэмжээгээр сунгаж болно. За сонсголд оролцох саналаа хэлэхдээ сонсголын сэдвэр өөр сэдвийг хүндсэн тохиолдолд сонсгоологчийн даргалагч санал хэлэх эрхийг хязгаарлаж болно. Оролцогч нь сонсголын тэмдэглэлтэй танилцж болно. Сонсголд оролцогчийн үүрэг, сонсгол явуулах дүрм журам зааврыг сахих. Ажиглагч нь сонсголын үед асуулт асуух, үг хэлэх эрх идэлхгүй. Сонсголын оролцогч нь сонсголын үеэр хуралдаанд даргалагч бусад оролцогчоос асуулт асуухгүй. Сонсгол зохион байгуулагч болон сонсгол даргалагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлнэ. Сонсголын асуудлаар үнэн бодиттой тайлбар санал дүгнэлт гаргана. Оролцогч огтуй ба бусдыг бүтгэгт оромжлох, бүдүүлэг үг хэлэх зэргийг хориглоно. Хууль журмын дагуу сонсголд оролцож байгаа мэргэжлийн байгууллага шинжээч дүгнэлтэд танилцуулна. Гэсэн ийм дүрмийн дагуу өнөөдрийн сонсгол маань явагдах нэ. За ингээд хөтөлбөр ёсоор сонсголтой холбоотой танилцуулгыг хийнэ хэмээн эрүүл мэндийн газрын дарга инх жаргал таныг урьж байна. За илтгэл 10-аас 15 минут ингээд таныг урьж байна. За манай аймаг ер нь бол 88955 хүн юу 21 оны жилийн байдлаар бүртгэгдсэн байгаа. Нийт 25744 өргөтэй. Нийт хүн амын 50.8% нь бол эмэгтэй, 40.2% нь бол эрэгтэй. За 0-5 насны хүүхэд бол 11.7% бол эзэлж байгаа. За 15 хүртэлх насны хүүхэд 32.8% эзэлж байгаа. Төрөл насны эмэгтэйчүүд 25.2%-ийг 60-аас дээшний 6.9%-ийг 100-аас дээшний одоо 4 хүн байгаа. Эмэгтэй 3, эрэгтэй 1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол нийт хүн амын 4.9%-ийг эзэлж байгаа. За энэ дотроо бол 0-аас 15 насны хүүхэд бол 6.1% бол эзэлж байна. За хүн амын өсөлтийг бол хараад үзэх юм бол сүүлийн одоо ер нь бол 14 оноос хойш бол тууштай өсөж байгаа. 2000 За дундаж наслалтын байдлыг аваад үзэх юм бол манайх улсын дундаж бол 70.7, манайх бол 70.8-тай байгаа. За ерөнхийдөө бол Баянгарын аймгийн хувьд бол эрэгтэй
эрэгтэй бол 67.6, за эмэгтэй бол 72.9 сүртэй ийм байна. За үндсэн үзүүлэлтээ бол аваад үзэх юм бол манайх 2021 онд бол нийт 1844 их төрсөн. За урд оноосоо бол 200 төрөлтөөр буурч аймгийн нэгдсэн эмнэлэгт бол 91.5% нь бол аймгийн нэгдсэн эмнэлэгт 8.5% нь бол сумын эмнэлэгт. За хотч Мандал, Галуут, Баянлаг сумд бол гэрийн төрөлтөдөө бүртгэгдсэн байгаа. За нийт төрөлтийн дээр бол 20 хүн бол одоо ихэрлсэн. Их бол ихэр хүүхд гаргасан. За ингээд 113 буюу 6.1% нь бол дотоод төрж байгаа. За 98.6% нь бол нэг цагийн дотор бол хөхөө амлсан ийм үзүүлэлттэй байгаа. За амьд төрсэн хүүхдийн 4.1% нь бол одоо 2500-аас доош жинтэй бол төрсөн. За энэ нь бол одоо 2020 онд бол 4.4% эзэлж ирсэн. За амьгүй төрөлт бол 6 бүртгэгдэж амьгүй төрөлтийн түвшин 3.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс бол буурсан үзүүлэлттэй байгаа. За хот тавдрын одоо тархалт 100000 хүн амтлал ноогдох нь Баянгарын аймаг бол 61.1 буюу за улс аймгийн дунджаас одоогор бол доогор үзүүлэлттэй байгаа. За сөрөгийн өвчл 100000 хүн амдаа бол 2.7. За сүүлийн одоо 21 онд бол одоо буурсан ийм үзүүлэлттэй бол харагдаж байгаа. Улсын дунджаас бол доогор халдвар төвчний гаралт бол 100000 хүн амдал бол аймаг бол 149.8 байгаа нь бол улс аймгийн дунджаас бол дээгүүр байгаа нь харагдаж байгаа. За жирэмсний хяналт болон хүндрэлийг одоо тоон байдлаар бол авч үзэхэд бол жирэмсний хүндрэл бол ерөнхийдөө тоон үзүүлэлтээр одоо буурж байгаа ч гэсэн 21 оны байдлаар бол төрөх үеийн хүндрэл бол одоо нэмэгдсэн ийм үзүүлэлттэй байгаа. За энийг бол нялхсан эндэгдэл амьгүй төрөлттэй бол ийм харьцуулж харуулсан. За 2021 онд бол ковидын алдараар бол нэг ихийн эндэгдэл одоо бүртгэгдсэн ийм үзүүлэлтийг бол харж байна. За хүн амын дунд бол зангалан тохиолдох өвчлөлийн шалтгаан бол хоол уусралх замын өвчин, цусны эргэлтийн тогтолцоо, шээс флексийн тогтолцооны өвчин байсан бол за сүүлийн одоо тэргүүлэх шалтгаан бол амьсгалын замын халдвар бол одоо буурсан ийм үзүүлэлттэй байгаа. Тэргүүлэх шалтгаан хоол уусралх замын өвчин. Тэр дотроо бол 33.5%-ийг амны хүндийн эмгэг эзэлж байгаа нь анхаарал татж байна. За шийдвэрлэх асуудал нь юу вэ гэхээр иргэдийн одоо зан үйл зөв одоо хооллох, дадал хөвшилд сургах энэ ажлыг бол одоо бодлогын хүрээнд зохион байгуулах шаардлагатай байгаа. Шүдний өвчлөлийг илрүүлж, эмчлэх, эрүүлжүүлэх асуудал бол чухал байгаа. Төвлөрсөн газрын одоо энэ ундны усын хангамжийг сайжруулж, худгуудад одоо ус цэвэршүүлэгч тавих ийм үйл ажиллагааг бол зохион байгуулах шаардлага гарч байгаа. За бид нэр хүн амдаа ээлтэй тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд бол энэ аймгийн Баянгар сумын засаг даргын А-дарав 68 тоо тушаалаар ерөнхий эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээ хүчтэй болгох энэ багийн цэсийн одоо өөрчлөлт бол оруулж тухайн одоо байгаа харьяа одоо өрхтөө бол үзүүлэх боломжийг бол бүрдүүлж ажилласан. За энэ дээр бол одоо ингээд манайх 7 сарын 21-нд өнгөрсөн оны 7 сарын 21-нд аймгийн засаг даргын захирамжаар бол энэ асуудлыг бол зохицуулсан байгаа. За тулгамдж байгаа асуудал дээр бол чухалчлж ярих гэж бодсон. За нэгдүгээрт бол иргэдийн эрүүл мэндийн одоо асуудал болон боловсролын асуудал одоо тулгамдсан асуудал болж байгаа. Төрөх насны эмэгтэйчүүдийн 42% нь бол эргэтэн тогтолцооны эмэгтэй байна. Их хүүхдийн тусламж үйлчилгээг бол сайжруулах ёстой. За эхийн асуудал дээр одоо яриад үзэхэд бол манайх 16 оноос хойш бол эхийн эндэгдэлгүй явсан. За 21 онд бол нэг их эндсэн. За коронавирусын халдвараар бол эндсэн. 100 мянган амьдрал төрөлтөнд ноогдох эхийн эндэгдлийн түвшин 53.8 болж одоо өссөн. За 22 он гарсаар ахаад нэг их эндсэн. 21 настай одоо анхан төрөгч тэгээд зүрхний одоо төрөлхийн гажигтай ор одоо онцлогтойгоо сэргийлж болох эндэгдэл одоо байсан. Энийг бол тийм учраас л одоо энэ тусламж үйлчилгээг бол сайжруулах шаардлагатай байгаа. За өсвөр насны эрүүл мэндийн асуудал байна. Тэр дотроо бол одоо амиа хорлолт, нөхөрчгүй эрүүл мэндийн асуудал одоо чухал байгаа. Ийм учраас
энэ одоо өсвөрийнхний чиглэсэн одоо бодлогын хүрээнд бол ажлууд бол хийх шаардлага бол гарч байна. За эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд ээлтэй, хүртээмжтэй хүргэх энэ асуудал дээр одоо бид нар маш сайн акценттэй ярих шаардлага гарч байгаа. Сая засаг дарга хэллээ. Бид нар коронавирусын одоо 2 жилд бол ажиллах хугацаанд маш олон одоо сүүлийн одоо 15 жил эрүүл мэндийн салбарт одоо байгаагүй ийм тоног төхөөрөмжөөр хангацсан. Одоо бид нар бараг бидний аймаг орон нутгийн удирдлагууч, эрүүл мэндийн яам, төр засаг бол энэ эрүүл мэндийн салбарт бол үнэхээр цаг гавлуул гаргалаа. Тэгэхээр одоо бид нар энэ чиглэлээр ахиц гарах шаардлагатай байна. Ирсэн тоног төхөөрөмжөө чанартай одоо хүртээмжтэй ашиглаж ард иргэдтэй тусламж үйлчилгээ үзүүлэх. Жишээлбэл одоо томографи аппарат байна. Айл одоо 7 сард бол сайд өөрөө ирээд бол гардуулсан. За одоо бид нэр сая жижиг шажиг асуудлуудаа бол гаргасан. Одоо ер нь бол энэ коронавирусын сар дахал одоо юу яаж байгаа учраас ер нь одоо эрүүл мэндийн газрын даргаар халуулсан эмнэлгийн тусламж үйлчилгээг бол сайжруулах чиглэлээр нэгдсэн эмнэлэг рүү гомдлол ажилланаа одоо. Тэгэхээр бид нэр энэ одоо олон 650 км-ийн цаана энэ томографт харуулж байгаа иргэдийнхээ тоог бууруулах, яг ажиллаж байгаа одоо ажилчдынхаа орчиг сайжруулах, дээрээс нь одоо энэ тусламж үйлчилгээг бол хүртээмжтэй болгох чиглэлээр цаг алдалгүй одоо ажиллах шаардлага гарч байгаа. За дараагийн нэг зүйл бол мөн одоо ярьлаа. Эмнэлгийн нүүр царай бол ерөөсөө л амбулаторийн одоо үйлчилгээ, дээрээс нь аймгийн яаралтай тусламжийн тасаг буюу одоо энэ 103-ийн үйлчилгээ байна. За энэ дээр бол ер нь бол бодлогын хүрээнд бол эрүүл мэндийн газраас бол бас дөрвтэй арга хэмжээ авнаа одоо. Бид нар төвүүдийн эмнэлэг дээр бол очиж ажиллаж байгаа. 1-р эмнэлэг, 3-р эмнэлэг, 3-р шатлалын эмнэлгүүд дээр бид нар одоо эмч мэрэгчлэтнүүд мэдлэг чадвараас олж алдсан зүйл өнөөдөр алга. Мэдхгүй эм тариагаасаа болоод хүнд хийгээд алдаа дутагдал гараад хэрэгт орсон одоо эмч эмнэлгийн мэрэгчлэлтэн бол ерөөсөө алга. Энүүн дээр хамгийн гол нь зөв менежмент, хаа хүнээ одоо зөв хуваарлах уу? Энийг бол одоо бодлогын хүрээнд зохион байгуулах шаардлага гарч байгаа. Дэлхийн нийтээр ч энийг анхаарсан байна. Өнөөдөр би сая 7 хоногийн өмнө бол аймгийн нэгдсэн эмнэлгийнхаа дотрын засагт бол бас нэг 7-8 хоног эмчлүүллээ. Үнэхээр энэ дунд мэрэгчлэтнүүдийн одоо тусгай мэрэгчлэтнүүдтэй совилогч тусгай мэрэгчлэтний үүрэг оройл эрүүл мэндийн салбарт бол маш чухал байна. Энийг бид удирдлагууд бид энийг одоо харах ёстой. Өнөөдөр улс дэлхийн нийтийн одоо эрүүл мэндийн салбарын хөгжил болвол ерөөсөө совилогч тусгай мэрэгчлэтний тоог нэмснээр эрүүл мэндийн салбарын амжилт гардаг. Тийм учраас бид нар 4 совилогчд одоо нэг хөтөч совилогч ажилуулах шаардлагатай. Эмчнэр бид ороод стор очижэл гараа явчих. Яг тусламж үйлчилгээг гардан хүргэж байгаа энэ ард иргэдэд одоо яг тулж үйлчилж байгаа хүн бол ерөөсөө совилогч хүн байдаг. Тийм учраас л энэ совилогчийн үүрэг оройлыг үнэхээр совилогчийн орчныг дээрэс нь авж байгаа цалин дээр бол бид нэр өөрчлөлт гаргах ёстой. Тэгжээж бид нэр ард иргэдтэй тусламж үйлчилгээг бол үзүүлж чадна. Энэ дээр бол одоо эрүүл мэндийн газар бол үнэхээр одоо бодлогын хүрээнд сайдаас үүрэг даалгавар авсан байгаа бид нар. Тэгэхээр одоо энэ чиглэл дээр бол ажиллах шаардлагатай. За дараачт нь бид нар эмнэлэг төрлөө. Хүний одоо эм тариа хийхээс гадна одоо бид нэр хоол ундаар үйлчилдэг. Манай нэгдсэн эмнэлгийн галт тогооны одоо тэр ирж байгаа хоол ундыг бид нар бол энэ олон жил одоо эмч хийхдээ үндсэндээ бол гэр орноос хоол зөвлөгөөл байгаагүй. Жижүүр дээр эмнэлгээс ирсэн энэ хоолыг идээл үнэхээр чанартай хоолнд өгч ил. Энийг яагаад ард иргэд хоол ч болохгүй байна, тэр ч болохгүй байна гэдэг итгэж дунд нь нэг жоохон л одоо зохион байгуулалтын асуудал байгаа байхгүй. Тэр одоо ирж байгаа тэр тоогооч нар цагтаан тэр хоол ундаа өгж байгаа, ирж байгаа тэр хоол ундны чанар. Тэгэхээр бид нэр удирдлагууд бид ер нь одоо удирдах ажилтан дээрэс нь одоо энэ удирдлагын төвшөнд ажиллаж байгаа ахлах сувлагч, тасгэрчлэгч нар бол үнэхээр удирдлагын манлайлалтай ажиллах ёстой. Үнэхээр удирдлагын манлайлал гаргаж чадахгүй байгаа бол заавал энэ ажлыг хийх гээд авах шаардлага ерөөс байхгүй. Би бол үнэхээр гайхаж байгаа. Хэд хэдэн тасагтаар бол би бас тодорхой хэмжээний арга хэмжээ авч ажиллана гэж бодож байгаа. Тэгэхээр бид нэр
өөрсдийнхөө дотор ажиллаж байгаа ажилчдынхаа ажлын ачааллыг зөв үнэлж сурах хэрэгтэй. Яг гардан тусламж үйлчлэгийн дээр хүрэж байгаа ажил дээрээ ямар одоо тусламж үйлчлэгээ хүргүүл иргэдэд ээлтэй байна гэдэг дээр анхаарах хэрэгтэй. Үнэхээр удирдагч хүн өөрөө манлайлалтай ажиллах хэрэгтэй. Дасгал хэрэглэгч дасгийн одоо ахлах зөвлөгчийг бол би илүү их одоо манлайлалтай тэр дасгийн одоо ахлах зөвлөгч удирдлагуудтай жишээлбэл өнөөдөр удирдлагууд бид байж хахад дасаг дотор байгаа нарийн ширээ асуудлыг бол мэдэхгүй шин. Тийм учраас дасгийн ахлах зөвлөгч гэж яагаад тавьдаг юм бэ? Дасгийн одоо эрхлэгч гээд яагаад цалингийн хувийг нэмэгдүүлж ажиллуулж байгаа вэ гэдэг дээр энүүн дээр бол бас нэлээд сайн анхаарах хэрэгтэй. За дараагийн зүйл дээр ер нь бол эмнэлгийн тусламж үйлчлэгийг сайжруулахад гол тээх болж байгаа асуудал бол энэ харилцаа хандлага ёс зүйн асуудал байна. Би өчигдөр эмч нарын баярын нээлтэн дээр ч хэлсэн. Өнөөдөр бид нар шатлал бүрээсээ хөдөө одоо анхан шатны одоо сумуудаасаа хоёр дахь шатлалынхаа эмнэлэгт тухайн эмч хүн өвчтний хүлээлгэж өгөхтөл одоо яг гацаанд учирч шít. Зөвхөн ингээд ороход урдаас нь дунд мэрэгчлэлтэн, үгүй тусгай мэрэгчлэлтэн авахгүй маргааш ирж үзүүлээ. Тэгж аваач ч өгөө. Энийг яагаад ингэж хэлж байгаад энэ анхан шатны дээр ажиллаж байгаа эмч нар яагаад шантраад байна? Хоёр дахь шатлалын эмнэлэгт бид нэр хүнээ өгч чадахгүй байна. Энэ улсууд дээр чинь үнэхээр тийм учраас заавал харилцаа хандлагын асуудалтай ёс зүйн албатай хүнийг заавал тэр 103 дээр байлгаад шаардлага байхгүй. Үнэхээр энэ 350 хүн дотроос үнэхээр хандлагатай, ёс зүйтэй, хүнтэй зөв харьцдаг хүнээ л тэн дээр ажиллуулах хэрэгтэй. Тийм учраас бол би нэгдүгürt энэ удирдах ажилтнуудыг шудраг байгаа ч гэж хэлэх гэдэг. Энэ ч юм бол чадвартай, хоёрдугаарт нь бол шудраг, үзэл бодлоо зөв эрхлэлтэй, дээрэс нь бол хүнлэг байх хэрэгтэй. Өнөөдөр эмнэлэг рүү ямар нэгэн одоо аргаан барсан хүн ингээл шүн одоо хүүхдэд үзүүлэх гээд ирэхгүй шүү дээ. Нэг хүний ёс зүйн алдаанаас болоод эмнэлгийн одоо тусламж үйлчилгээний бүх асуудал босод одоо хийж байгаа хүний одоо үйл ажиллагаа бол алдагдж байгаа гэдгийг мэдж байгаа. Өнөөдөр би одоо 29 жил ажиллахдаа сумын эрүүл мэндийн төвөөс нь ахуулаад ажилласан. Аль шатлалд ямар асуудал байдгийг би мэднэ. Үнэхээр одоо ингэж хүн хуурах гад дээрэс нь бол шудраг биш байгаа хүнтэй бол үнэхээр хороо иронд бол би ажиллаж чадахгүй гэдгийг аль биесээр хэлье гэж бодож байгаа. Тийм учраас одоо энэ дараагийн нэг тулгымцсан асуудал байна. Ёс зүйн асуудал дээр цахимаар эрүүл мэндийн салбарын чи одоо удирдлагууд ард түмэн ингэж дэмжиж тахлаар цахимаар одоо хоорондоо ингэ маргалдаад байгаа. Энийг яагаад боловсруулж чадахгүй вэ? Би удаадараа өөрөг даалгавар өгсөн. Сая засгийн газрын гишүүн Нямбатар сайд одоо Баянгор аймагт ажиллаад наркологийн төв 100 ортой одоо байгуулъя. Тэрийг дагаад эрүүл мэндийн салбарт одоо ажлын оронтой бий болгож өгч шít. Тэгэхэд одоо ингээд сошиалор хэрэлдээд байгаа юм. Муудалцал. Надад одоо би тэрийг уншааг байна. Надад одоо ингээд 3 мессеж ирсэн байна. Танай одоо эмнэлгийн ажилчид энэ одоо мөнгө сүлд дэмжихаа үйл ажиллагааг бол дэмжихгүй ингээд асуудал болоод байна гэд 3 удирдах ажилтнаас л мессеж ирсэн байна. Энийг зохицуулах хэрэгтэй байхгүй. Яагаад тэр нэгнийхээ ажлыг дэмжихгүй байгаа юм? Яагаад энэ улс орон нутаг энэ ажлыг чинь дэмжээ сая газар мазрын нөгөөд ингээд шийдээ явуулсан байхад бид нар эрүүл мэндийн салбар дотор энэ асуудлаа яагаад шийдэж чадахгүй байгаа юм? Энүүн дээр яагаад шуудраг өөрөг даалгавар өгөөд энэ асуудлыг таслан зогсоож чадахгүй байгаа юм? Энүүн дээр бол би ер нь юу яа гэж бодож байгаа. За эрүүл мэндийн салбарын ажилч дотор бол үнэхээр яг энэ нээлттэй хэлбэл энэ одоо энэ нийтийн сонсгол шиг ийм үйл ажиллагаа бол дутагдaltaй байгаа гэдгийг бол би яг харж байна. Тийм учраас бид нар энэ нээлттэй сонсголоос бүх асуудлуудаа шийдэж гаргаад ахаад салбар дотор энэ асуудлыг бол бас нарийн ширээ ярий. Би энэ сонсголоос өмнө бол эрүүл мэндийн салбар дотор бол бас ярьж хэлж хагаад энэ асуудлыг бол шийдээд бас орж ирэх гэж бодсон боловч цаг үеийн байдлаас болоод бас эрүүл мэндийн салбарын зөвлөгөө дэлхийн эмч нарын өдөр болоод бас жаахан цаг хугацааны үед асуудалтай болчлоо. За ингээд миний ярих зүйл дээр бол ингээд яг хуу тулгымцсан асуудлуудаа би энэ цааш хийх ажлууд дээр бол бас анхаарч байгаа юм. Бидний одоо хамгийн чухал асуудал бол ерөөсөө л ард иргэдийнхээ эрүүл мэндийг сайжруулъя, ард иргэдэд тусламж үйлчилгээгээ хүртээмжтэй сайн үзүүлье. За тэгээд эрүүл мэндийн яамнаас 2022 оны эмнэлгийн тусламжийн чанар хүртээмжийг сайжруулах жил болгон зарлсантай холбоотой эрүүл мэндийн салбарын хамт олныг
энэ жил бол бас би акцтай ажиллана гэж бол бодож байгаа. Тэгээд ер нь бол эцэст нь бол бид нар сайн ажиллахын тулд бол бид нар хариуцлагатай удирдлагууд бол сайн одоо зохион байгуулалттай ажиллах шаардлага гарч байгаа гэж бодож байгаа. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. За их жаргал дарагтаа баярлалаа. За тэгээд цааш та асуулт асуухын шийдэл гаргах хүмүүс маань бас энэ тусламж үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг сайжруулах тулгымдсан асуудал шийдэл гэдэг дээр бас нэлээ анхаарч ямар асуудлууд тулгамдаад байгаа ямар шийдлийн гарц гаргалгаа байна гэдэг дээр бас нэлээд фокусолж ярьж хэлэх байхаа гэж бодож байна. За өнөөдрийн нийтийн сонсолт маань аймгийн засаг даргын орлогч дарга Бацуу дарга оролцож байгаа, Мөнх соёл дарга орлогч дарга оролцож байгаа. Нийгмийн бодлого хөгжлийн хэлтсийн дараа Наран Баяр дарга ингэж оролцож байна. За дараагийн мэдээллийг бол одоо нэгдсэн эмнэлгийн дарга Жавсан дарга бол мэдээлэл та бүхэнд хүргэнэ. За таныг хүрч. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд үндсэндээ бол ингэж газрах ярьсан байгаа учраас би төвчлөөд. За нэгдсэн эмнэлэг бол 13 тасаг 13 албан зөвлөлттэй 362 ажилтнтай одоогоор 355 орчим үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгээд энэ жилийн одоо их хүүхдийн тусламж үйлчилгээтэй үндсэн үзүүлэлтүүд маань бүгдөө бас юу хийж байгаа. Эхийн асуудал дээр бол 1689 их буюу 91% нь бол аймгийн төвдөр төрсэн юм байгаа. За тусгаарлын эмнэлэгт бол 40 их бол төрсэн. За тэгээд үндсэндээ бол нодонгийн одоо үеэс үсгэд бол нярай болон нялхас перинатал за тэгээд дээрэс нь 5 хүртэлх насны хүүхдийн индэгдэл бол буурсан үзүүлэлттэй байгаа. За нийт төрөлтөнд бол нодонгийн үетэй харьцуулахад бол төрөлхийн гажиг 2 тохиоллоор тэгээд аймгийн төрөлт бол буурсан байгаа. За ЮК-ийн хаалгаар бол 24.6% нь бол төрөлт шийдсэн байгаа. За улс аймгийн дундууштай харьцуулах өдрөөний үзүүлэлтүүд байна. Эдгээр бол үндсэндээ улсын одоо олон аймагуудын дунджаас буурсан үзүүлэлттэй ийм амжилттай байгаа. За жирэмсний хүндрэл 7 гарсан, ностой хүндрэл 7 байгаа. За энэ хүндрэлүүд дотроос аваад үзэхээр юуны жирэмсэн үеийн одоо эрт үеийн хордлого, ус эрт гарах, төрх хүчний судрал, их сэтгэдэх, хязан урагдах гэсэн ийм 5 одоо оншоор бол илүү их тохиолдод байгаа. За нэг их индэгдэлтэй байсан 21 онд. За энэ бол улсын донжид бол 94.9%, манайх 58.7% байгаа. За сценар дээр бол үндсэндээ 21 онд бол хэвтэлтийн тоо бол нэмэгдсэн. За энэ бол ковидтэй холбоотойгоор. За тэгээд мэдээж энэ хандаад орног дундаж орног бол нэмэгдсэн. Орны фонд ашиглалт бол нэмэгдсэн байж байгаа. За насралтай бол 86 буюу өнгөрсөн оноос 0.13% бол нэмэгдсэн. За тэгээд нийт амлалтаар үзүүлж байгаа хүмүүс донд бол сумын эрүүл мэндийн төвөөс 13 маягтаар бол 307 буюу нодонгийнхаас бас арай бага тоотой шилжиж ирсэн байгаа. За тэгээд тусгаарлах эмнэлэг дээр бол үндсэндээ 10 хүртэлх хоног нь бол хамгийн их хонолт ор хоногтой байгаа. За хөнгөн хүмүүс нь эрсдэлтэй бөгөөд хөнгөн хүмүүс нь бол 72% эзэлсэн байгаа. Тэгээд хүнд хүмүүс бол маш хүнд нэг хувийг тэгээд бусад одоо хүнд өндөртөр хувийг бол бусад хувийг бол эзэлсэн байна. За тэгээд нийтдээ сумдаас бол ковидор 122 хүн тэмдэглэж ирсэн байгаа. За насралтыг ингээд үзэхээр бол 86 тохиоллоос ковидор бол 31 байгаа. За тэгээд эндээс задлан шинжилгээ бол мэдээж яг энэ тавар бол хийгдэг байгаа. За тэргүүлэх шалтгаан дотор бас хамгийн энэ өнгөрсөн онд бол ковидын насралт өндөр байгаа учраас 43% бол эзэлж байгаа. За тэгээд амьсгалын зам хоол олсруулах, цэсэргэлт, бусад хэрэгтэй хор тавдрын тохиолдол бол дараагийн байраад явж байгаамаа. За тэгээд насралт дотроо нийт насралтыг аваад үзэхээр хавсарсан эмэгтэй хүмүүс бол илүү 30% эзэлсэн үндсэн ковидын насралт илүү байгаа. За амлалтаар дээр бас нодон бол үүслэг бол буурсан байгаа. Ер нь амлалтарын бүх үзүүлэлтүүд бол буурсан. За хөл хариутай холбоотой. За юуны алсын тэргүүн
нийт доторх дуудлага, Асын дуудлага бол бас буурсан байсан. За энэ амбулатори дээр хоол шингэх хэрэгтэн нэгдүгээр юун дээр явдаг. Энэ дээр шүдний өвчл орсон байгаа учраас ингээд өндөр гардаг. Ер нь хоол уусруулгын өвчлөл. За тэгээ шийс цус амьсгалын зам яс булчны тогтцоо дараагийн байруудад ордог. За ирэмблийн ангилтыг бол бас сүүлийн жилүүд маш сайн хийдэг болсон. За лаборатори дээр бүх төрлийн шинжилгээнүүд бол хийж байгаа. Шинээр манай дээр энэ дээр молекул биологийн лаборатори бол 23,000-д бол хийсэн байгаа. За тэгээд тусгаарлах эмнэлгүүдийн хувьд ажилласан. За энэ юутай холбоотойгоор бол санхүүжилт дээр бол өнгөрсөн онд бол бас эрс өөрчлөлттэй бол байгаа. Нийт авсан санхүүжилт бол 14.3 тэрбумыг бол манайх улсын төсвөөс болон гүйцэтгэлээрээ авсан байгаа. Өнгөрсөн онд бол за тэгээд эргээд бол урамшуул өмнө үед бол харьцангуй боломжтой ажилласан. Нийт хүмүүстэй бол 6.2 тэрбумын урамшуулал бусад нэмэгдлүүдийг ингэж өгсөн байгаа. Цалин урамшуул. За ковид дээр бол мэдээж маш их зарлахсан 2.1 тэрбум төгрөгийн эмнэлгийн хэрэгслэр хүмүүсийг бол эмчлэх тэгээ бусад хувийн хамгаалах хэрэгсэл бусад юмар бол хангаж ажилласан. За энэ дээр хөрөнгө оруулалт юутай холбоотойгоор хөрөнгө оруулалтаас бол 1 тэрбумыг бол энэ үндсэн ковидтэй холбоотой хөрөнгө оруулалт бол хийгдсэн байгаа. Тэгээд энэ маш нарийн тоногдох хөрөмжүүд энэ төр бусад юунууд бол хөрөнгө оруулалт хийгдсэн байгаа. За үндсэн хөрөнгө оруулалт бол 3.5 тэрбум, нийтдээ бол өнгөрсөн онд 4.5 тэрбумын хөрөнгө оруулалтаар бол тоногдох хөрөмж бусад хангалт бол хийгдсэн байгаа. За өнгөрсөн шинээр хийгдсэн томограф байж байгаа. За томографийн хувьд бол одоогоор 50 хүн бол анхлын хамтар хийгдсэн байгаа. Одоо бид нар өөрсдөөсөө холбоотой дутагдaltaй юмнуудыг бол аваа шийдвэрлэсэн. За гол юм болохоор цөмийн энергийн газраас бид нар аль бие усны зөвшөөрөл авах хэрэгтэй. Тэгээд энэ болохоор 3 сарын 4-нд бол бид нар явагдсан 4 сарын 3 гэхэд үндсэндээ сараас 3 сарын хугацаатай байдаг. Энэ зөвшөөрөл бол одоо ирэхээр шинжилж байгаа тэр үе шатн дээр бол байгаа юм байна. Тэр энэний хариулт ирэн. За гэхдээ яг шаардлагатай тусламж үйлчлэгийг бол хүмүүс бол харж байгаа юутай холбоотой. Энэ компьютер дээр бас харахад иргэдийн хувьд яг нэгэнт суулга компьютертэй болсон гэдгээрээ байгаа. Гэтэл энэ дээр нөгөө хитрхийг бас үзүүлэх иргэдийн үйлчлэгчийн тоо бас өдөртөө 10 хүн бол үзүүлж байгаа. За тэгээд тоцсогчтой зүгээр тоцсогчгүй компьютер хийгдэж байгаа. Энэ юун дээр бол одоо бидний гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотойгоор шууд компьютерт хүрсэн болгоно харуулна гэсэн юм байхгүй байгаа. Тэгэхээр энэ шинжилгээтэй холбоотой нэлээх өөрчлөлт байгаа учраас энийг иргэдэд бол бид нар нэлээ сайн ойлгох хэрэгтэй байгаа. За энийг би дараач нь бас хэлээдээ. За энэ нөгөө молекул биолог за хүчилтөрөгчийн шинэ юутай болсон үйлдвэртэй бэсрэг. За энэ одоогоор бол юутай эдийн засгийн хувьд болон эмчилгээний өндөр ашигтай ийм байгаа. Юуны хувьд өмнө бол бид нар нэг болгоныг 50,000-аар бол худалдаж авдаг. Улаанбаатараас зөөдөг, цаг хугацаа алддаг ийм байсан. Тэгээд одоо бол яг газар дээр нь үйлдвэрж байгаа учраас энэ бол маш ач холбогдолтой боловч юуны хувьд бас зарцуулах тоог цэглэгаан тэгээд нэг хувьд бол бас нэлээх манай эмнэлгийн энэ жилд гарч байгаа гэрэл цэглэгааны үн бол байнга илүү юутай байгаа. Юу лээ? Өндөр үнэтэй гарч байгаа. Тогны юу гэсэн штэ мөнгө. Тэгэхээр энэ үйлдвэртэй ийм хүчин чадал өндөртэй ийм ажиллагаатай болохоор бас яаж амтлаа. Гэхдээ яг ямар ч байсан цаг хугацаа хэмнсэн өртөг эмчилгээний өндөр ашиг бүгдэлтэйгээр бол энэ мэдээж зайлшгүй шаардлагатай. За бид нар баллоныг өнгөрсөн хонд ингээд 50-аар аваад байсан бол 50,000-аар авдаг байсан бол бид нар 20 сая төгрөгийг бол илүү зарцуулах ийм судалгаа байгаа. Тэгэхээр 40,000-аар үнэлээд одоо өнөөдөр үйлдвэрсэн байгаа хүчилтөрөгчүүдэд харахад 82 сая төгрөгөнд бол үйлдвэрсэн байж байгаа. За тэгээд тасаг нэгжүүдтэй хуваарлаад ингэх нь бол 100% хүчилтөрөгчтэй. Тэр энэ л ач холбогдолтой. За тэгээд энэ машин энэ шинэ
тоноглогдсон автомашин. Бүрэн тоноглогдсон. Энэ бол айгүй юутайгаа үнэхээр тусламжлалын шаардлагатай ийм машин. За тэгээд Land 200 таа болсон. За одоо энэ эрүүл мэндийн дэмжих төвийн засвар бол орсон байж байгаа. Энэ дээр юуны хувьд бол засварын хувьд бол маш удаашралтай байна. Одоо 4 сарын 1-нд бол хөхөөр төлөвлөсөн байсан боловч энэ хугацаанд бол амжихгүй байгаа. Одоогийн байдлаар энэ 50% дээрээ явж байгаа. Засвар үйлчилгээ. За бид нар эрүүл мэндийн яамтай бол байнгын холбоотой байгаа. Энэ юуны зураг хөрөг юмнуудаа бол дамжуулж байгаа. За тэгээд гол энэнийг бол яаравчлах шаардлагатай гэдгийг бол энэ Baco Construction за хийж байгаа одоо гүйцэтгэгч газар мөн одоо эрүүл мэндийн яамтай холбогдож хурдлуулах тал дээр бол холбогдож байгаа. За гэхдээ ерөөдөө энэ юутай компани одоо мөнгө санхүүжилттэй холбоотойгоор удаашралтай байгаа гэдэг дээр бол бас энийг яарах шаардлагатай. Энэ урьдчилан сэргийлэх үзлэг саяны засаг даргын юугаар захирамжаар зохион байгуулагдсан урьдчилан сэргийлэх үзлэгийг бол энд яг бүрэнгээр нь шууд татаж авчирч энэ яг сайхан тоногдох хөрөмж бусад одоо орчинд ээлтэй орчинд бол үргэлжлүүлнэ гэсэн ийм юугаар бол яаравчлуулах шаардлагатай. За зарим нэгэн тоногдох хөрөмжийн хувьд бол одоо ирсэн хотоодны дуран ирсэн байна. За манай дээр энэ хотоодны дуран бол улаан хотоодны дуран байж байгаа. Юуны уушхны дуран болон бүдүүн шулуун гэсний дуран бол манад байгаа. Тэгэхээр үндсэндээ бол дурангийн одоо мэрэгчлүүдээ ингээд бэлдээд яачих юм бол энэ тоногдох хөрөмжийг бүрэн одоо ажиллах боломжтой. За тэгээд уушхны эмчтэй болсон. Тэгээд яг одоогор бол дахиад дурангийн юунд бол намжинсан юм шиг явах гэж байна. Одоо тэгэхээр ингээд энэ дурангийн одоо бол илүү их ажиллах боломжтой болж байгаа гэж. За тэгээд энэ яг тусламж үйлчилгээтэй холбоотой юм хийгдсэн юмнууд бол за энэ 18-ыг тэгээд 0.19 гэсэн энэ бол цахим нэгдсэн дуудлага зохицуулах яамны одоо холбогдно юутай явж байгаа юм нэгдсэн улсын хэмжээний юм нэгдсэн шүлжээ байж байгаа. Энэгээр бол иргэдийн нөгөө одоо манай эмнэлэгдэр чинь гараад байгаа гол нөгөө хүлээгдэл ойчор дугаар энтергээд одоо хил ам татдаг юм чинь бол яг энэ дээр байгаа. Тэгэхээр энийг ашиглалтанд оруулснаар бол илүү их бас хүмүүсийн ямар ч бас өглөө эртөө ирж дугаарладаг одоо энэ юу өнтер бол аятайхан болсон. Гэхдээ бид нар одоо энэ иргэд маань болохоор яг энэ дээр бол бас мэдээлэл бас дутуу гэдэг юм уу. Тэгээд ямар ч сумд юу өнтерээс ирэхэд бол бас малтчд одоо юу гэдэг энэ юутайгаа бас харьцаж чадахгүй гэдэг шалтгаанаар биеэр ирж байгаа. Тэгээд энэ юу бол илүү их одоо юу хамрагдaltaй нэмэгдээд ирэх юм бол ер нь бол хүлээгдэл очир энэ ойчор дугаар дээр боломжтой болж байгаа. Энэ гэхдээ нэлээд сайн шийдэгдсэн юм ажил байж байгаа. За тэгээд энэ яг манай дотооддоо хийсэн ажлууд байна. За тоногдох хөрөмжөөс ийм ковидтэй холбоотой унтуулгын аппарат бол үнэхээр манайх зогссон байсан. Бараг маш муу болсон байсан. Тэгээд энэ дээр шинэ аппаратууд орж ирсэн байгаа. Одоо хаалган дээр бол ямар нэг тийм асуудал бол байхгүй. За амьсгалын аппаратны хувьд бол бас хангалттай болсон байгаа. За илүү одоо ажилуулах хүний нөөцийн одоо чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. За энэ яг нэг толгомдоод байдаг байнга ирж идэг тусламж үйлчилгээ үзүүлэхэд үнэхээр хүндрэлтэй байгаа газар бол дотор мэдрэлийн болон одоо мэс заслын дээврийн асуудал байгаа. За өнгөрсөн онд бол 70 сая 60 саяар орон нутгийн төсвөр бол эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар бол ингээд шийдэгдсэн мэлээ. Тэгээ ямар ч байсан бол одоогор бол хийгдсэн маа. Гэхдээ өрөөний хүүтэн үед бас хийгдсэн. Энэ бол нэлээд хүүтэрсэн 10-11 сард бараг хийгдсэн байлоо. За тэгээд энэ одоогор бол мэслийн засгийн яг тусаалын асуудлыг бид нар яг одоогор бол ямарсан тусч ин гэдгээс тусааг байгаа. Гэхдээ хүйтэн нөгөө өрөөний температурын хувьд бол бас хангалтгүй хүйтэн бас хэвээр юм байна. За энэ нь болохоор үнэхээр яг даатах холбоор мэслийн тасаг болж байгаа. Тэгээ энэ хаалганы хэсэг бол ийм тэгээд хитэнгүүч одоо яг ийм байгаа нь бол иргэдэд маш одоо сэтгэл ханамжийн хувьд үнэхээр бид нарсан тусламж үйлчилгээ явуулахад бол хүндрэлтэй ийм байдаг. Зориултын бас барилга. За энэ жил бол манай юунаас өнгөрсөн оны санхүүжилтээс авлагатай байсан 3 тэрбум 2.7 тэрбумыг бол яг аваад тэгээд манайх дотроо процессын зураглал үйл ажиллагаан дээр дутагдaltaй байгаа юмнуудыг ирэмбэлсэн. Түүнийхэн дагуу бол шаардлагатай одоо тусламж үйлчилгээнд дээр шаардлагатай
шийдвэрлэх ёстой тусламж үйлчилгээнүүдээ ирэмблээд энэ дээр вакуум операцийн мэслийн вакуум операцийн бол 850 сая төгрөгөөр засвар эхний ээлжинд ямарсан хийх нь чухлаа гэд ингэсэн байж байгаа. За энэ юуны хувьд бол төсөл бичигдсэн эмчнэрийн зүгээс дээрээс нь санхүүжилт биш зураг төсвийг бол одоо бид нар гаргуулж байгаа. Гэхдээ дахиад бас мөнгө төгрөг нөгөө зардлын тооцоол дээр бол мөнгөний асуудал бас гарч ирж байгаа. Бид нар 4 сая төгрөгөөр бол зураг төсөв хийгдээд бараг ингээд дуусж байгаа боловч тэр нөгөө санхүүжилтийн зурган дээр бас дахиад мөнгө төгрөг тавих ийм асуудал байгаа. Тэгэхээр энэ нөгөө хэдийгээр вакуум операцийн нь одоо ингээд маш одоо технологийн төвшилгээд ингээд нэг талдаа хийж байгаа боловч нөгөө талдаа үлдсэн хэсгээр яг энэ хэсгүүд болон бусад хэсгүүдээр засварын ажил дээр бол мөнгө төгрөггүй байгаа. За тэгээд яг энэтэй холбоотойгоор дотор мэдрэл дээр бол яг бас ирэмблээд дотор мэдрэл уламжлалтын корпус дээр их засвар ихээр 400 сая төгрөг тавьсан байна. Тэгээ энэ мөнгө бол үндсэндээ дотор мэдрэлүүний хан тааз гэрэлтүүлэг тэгээ шалны хувьд бол үнэхээр хүмүүсийн сэтгэл зүйд бол шууд одоо ингээд нэг харахгүй татсан байдаг. Тэгээ эднэрийг бол бид нар ямар ч байсан өнгө үзэмжтэй гэрэл гэгээтэй болгоё гэсэн зорилгоор ингээд тавьсан. За тэгээд нэлээ илүү их дэмжих төвших сайхан болгоод ирэхээр бидний мөнгө хаамчгүй байгаа. Нэг тасгийн л одоо мөнгө олж байгаа. Тэгэхээр дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхийн банкнаас тангуулж байгаа шүү. За энэ нөгөө тулгымцын давхар хэлээд яваад байгаа. Хойшоо би болчлоо. За эднэрийг бол шаардлагагүй. Энэ дээр бол ахаад гадна талдаа юмнууд юм. За энэ тусламж үйлчлэгтэй хоолны асуудал дээр бол айгүй хангалттай томит төхөөрөмжтэй болсон байгаа. За тэгээ бусад юмнууд нь бол яг хөө эднэр бол хамааралгүй. За одоо бол манай нөгөө гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой хийж байгаа ажлууд дээр бол яартаг нэгдсэн салбарын хэмжээнд байгаа учраас энэ дээр бид нар нэлээх юунууд хийгдэх ёстой болж байгаа шүү. Бүгдээр хамтарч хийх ёстой. Иргэдээс ч гэсэн бусад одоо шатлалын тусламж үйлчлэгэнд гэсэн хамтрахгүй бол ганцхан юм дээр бол бас боломжгүй гэж бас харагдаад байгаа. За тэгээд тусламж үйлчлэгээтэй холбоотой нэлээд сайхан ажлууд хийсэн. Эдгээр шууд ингээд орхилоо. За цахим хөгжүүлэлтгээд бас энэ юм дээр бол давхар нөгөө манай өрхийн болон юутай холбоотой өрх одоо сундуутай холбоотой цахим нэг одоо хөгжүүлэлт програм дээр байх шаардлагатай гэсэн сундууд бол өөр програмтай юм билээ. Тэгэхээр манайхд бол холбогдох үндэслэл байхгүй. Өрхүүдийн хувьд бол энэ яамны хэмжээнд бол яригдж байгаа шилэг кабелийн асуудал яах юм бол бид нар шууд одоо нэг үйлчлүүлэгч өрх дээр очиход бүх юм холбогдох юм боломжтой болж байгаа. За манай эмнэлгийн хувьд бол нэлээд сайн яг цахим хөгжүүлэлтийн баг ажиллуулаад юмнуудаа хийцэн иймэрхүү байгаа. За тэгээд яг энийг бол дотоодоо бид нар сургалтаа бас сайжруулад ингээс илүү сайн хийх боломжтой. За захим энэ хэвтөвчиг бас яасан байгаа. Тэгэхээр энэ захим хэвтөвчиг өрхөөс манайх руу 13 айлгээд 13 ирсэн хүнийг манай амбулаторийн эмч үзээд хэвтэх шаардлагатай гэвэл энэ хэвтөвчгийг үзээд өгөөд евро явуулах юм. Тасаг нэгж рүү явуулах юм. За тэгээд шинээр яг энэ хийсэн ажлууд байна. Эднийг ингээ хийлээ шууд. За энэ ганц нэгэн байгаа. За энэ тулгамдж байгаа асуудал дээр яг одоо манай юун дээр бол айгүй олон ажлууд байгаа. Гэхдээ яг эндээс бүр ор байхгүй юм бол хог хаягдлын байгууллага мэг судлалын барилгын байгууламжгүй гэсэн энэ бол бидний үнэхээр улаан ирэмбэр байгаа. Энэ хог хаягдлын байгууламжийг зайлшгүй яах вэ гэхээр бид нар аюултай хог хаягдлыг одоо халдваргүйжүүлээд тэр цэгдээ хүрэх хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ яг нэгдсэн эмнэлгийн хувьд бол авлаа гэдгээрээ бусад одоо өрхийн эрүүл мэндийн байгууллагуудын хог хаягдлыг авдаг. Уг нь бол авдаг. Гэхдээ бид нар одоо өөрсдөө яг өнөөдрийн төвшөнд өрхийн эрүүл мэндийнтэйгээ адилхан төвшөнд одоо хог хаягдлын байгууламжгүй. Учраас бид нар энэ удаа бол гэрээг юм болоод цуцсан. Тэгээ цэвэр хоттой болоод өрхүүд бол хийгдсэн байж байгаа. Энэний зураг төсвийг бид нар энд олоод ирсэн байхгүй. Тэгээд юуны хөрөнгө оруулалтын хэлцрүү бол албан тоотоор бол хөргүүлээд ингээд Хашигбаатар даргаантай бол ярьсан. За тэгээд Бацуур даргаантай бол мэдж байгаа. За эмгэг судлалын барилга бол ердөөсөө нар сарнд гэрэлтсэн. Үнэхээр хэцүү. Энэ бол бүх шүүх эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, за тэгээд насварлтууд байна. Гэрийн одоо насварлт байна. Бас гудамжны гэдэг энэ осол гэмтлийн бүх юмнууд энэ дээр ингээд эмгэг судлалын барилга дээр морг ажилладаг. За энд бол үнэхээр одоо бол үнэхээр үе өнгөрөөсөн. За зураг төслийг бид нар хийлгэсэн. Юуны хувьд бол 420 эдэн сая төгрөгийн тоног төхөөрөмж болон барилгын
нийт одоо өртөг бол 424 сая төгрөг байгаа. Заахаа байлгач. Тэр энийг одоо зайлшгүй бидний зүгээс иргэдийн хурлаар одоо ингэж оруулж шийдчих боломж байна гэдгийг саналыг хүргүүлсэн. Тэгээ энэ асуудал бол үнэхээр улс аймгийн хэмжээний асуудал байгаа шүү гэд. За тэгээд бидний одоо юу гол юм бол хүний нөөц төр ярих зайлшгүй шаардлагатай. Одоо өнөөдөр Сүрээгийн эмч, эмгэг судлаач эмч гэж хоёр сайхан залуу манад байсан. Батэрдэн эмч, хин төрөө эмчээр. За тэгээд Сүрээгийн эмч маань одоо хаана ажиллаад байна вэ гэхээр одоо ганцхан Баян мөнх эмч ганцаар ажиллаж байна. Юу Батэрдэн эмч онцгойн юугаар явцсан байж байгаа. Онцгой байдлын газрын эмчээр явцсан байгаа. Энэ хоёр эмч хоёулаа эмнэлгээс хоёуланд нь гарах тушаал гараагүй. Тэгээ одоо өнөөдөр манай ажилтны тундаар ингээд нэр нь байж идэг. Тэгсэн мөртлөө өөр газар дээр очиод тушаал гаргуулад ингээд өөр юунд дээр гарцсан ба. Тэр энийг бид нар нийгмийн бодлогын хэлц рүү юу тоот явуулсан, эрүүл мэндийн хөгжлийн төв рүү явуулсан, онцгой байдлын газар руу бас явуулсан. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс болохоор энэ одоо төрийн сангаар сурсан хүмүүсийг хяналтанд байлгаж тэр газрууд нь ажилуулах энэ юу хийгдсэн юм билээ. Тэгээ бид нар энд бас явуулсан. Хоёулангийнх нь төрийн сангийн гэрээс хугацаа дуусаагүй. Дээрээс нь одоо эргээд бид нар одоо яг энэ хүмүүстэй бол мэдээж шүүх байд юм уу цагдаагаар энэ юугаар нь явах боломжтой манайх. Энэ хүмүүс бол 17 сая төгрөгийг бараг ийм төлбөр төлөхөр байгаа. Гэхдээ бид нар хамгийн гол юм болохоор эмчийн дутагдал орчод байгаа байхгүй. Энэ хоёулаа их эмзэг одоо тэр болоо юм сонгоод байдгүй ийм мэрэгжил. Гэтэл одоо өнөөдөр ингээд явцаа төрийн эмчлэгээрээ шууд хаяа явсан. Засаг даргын зүгээс бол 5 сая төгрөг залуу эмчилгээ дэмжлэг үзүүлсэн. Дээрээс нь манай зүгээс бол бас энэ хүмүүсийг дэмжиж угнажлсан гол ажилтдаг юм болохоор эмгэг судлалын барилга дээр бас шинжилгээ хийдэг. Бас энүүн дээрээ ингээд үнэхээр одоо залуу хүн бас үнэхээр хэцүүсэн байхаа гэдэг юм бол байгаа боловч төрийн сангийн бол юу дуусаг байсан. За бид нар офс өрөөг нь бол боломжийн хүүхдийн засаг дээр нэг өрөө бэлдээдэгцэн байсан. Тэгээ ингээд шууд хаяад хоёул явсан ба. Энэ хоёр залуучуудыг эргэж одоо бид нар авмаар байна. Тэгэхгүй болохоор эмгэг судлал дээр одоо курс явах хэмжиж байхгүй. За тэгээд анхан шатн дээр бол тэр юу холбоотой юмнуудыг санал дээр хэлчих. За ингээд тусгаж байна. За баярлалаа. За баярлалаа. За одоо дэгийн дагуу оролцогчдоо саналаа хэлээд явна. За дэг дээрээ та бүхэндээ түрүүн танилцуулсан. Эхний удаа 5 минут, дараагийн удаа 3 минут гэсэн ийм дарааллын тоо байна. За ингээд бүртгэлийнхаа дарааллаар явна. Отчин мандал өрхийн эмнэлгийн дарга Лам Дулам. За таныг саналаа хэлэх хүсэж байна. За би нэг хоёр тулгамж байгаа асуудал ярина. Дөрөв өрхийн эрүүл төв дөрөвд тулгамж байгаа асуудал юм байгаа. За нэгдүгээрт нь 2000 хуурчин бид нар өрхийн эрүүл мэндийн төвийн эмчнэр амбулатороор хүнээ үзээд шинжилгээг бичдэг байсан. За тэгээд шинжилгээг бичдэг болохоор нөгөө иргэн маань амбулатороор очиж лабораторид орж шинжилгээг өгөөд эргээд шинжилгээний хариуг авчраад өрхийн эмч тэн дээр нь дүн шинжилгээгээд эмчилгээг бичээд ингээд чиргэлгүй явуулдаг байсан. Гэтэл 20 оны 6 сараас нэгдсэн эмнэлгийн гамбал дарга байсан тэр үед яг нэг өдрөөр нэг тушаал гаргаад өрхийн эрүүл мэндийн төв рүү явуулсан. За тэр тушаал ямар утгатай байсан бэ гэхээр цаанаас тэр нөгөө 03 тогтоолттой холбоотой нэгдсэн эмнэлгийн өөрсдийн зүгээс зохицуулт хийхгүй болбоо асуудал тулгамдсан юм шиг байгаа. Маргаашаас эхлээд өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмчийн бичгтээ шинжилгээг одоо авахааргүй боллоо. Хэрвээ шинжилгээ авахар бол үрг тэр нөгөө шинжилгээний төлбөрийг төлөх асуудал гарваа яв. Тиймэрхүү утгатай юм бичээд тэгээд ерөөсөө нэг л өдөр тийм шийд гаргаад тэрнээс хойш одоо өдийг бүртэл энэ сартгалын үед өрхийн нэг чимт ерөөсөө шинжилгээ амралтаар өрдүүлж байгаа юм дэ шинжилгээ бичиг байгаа одоо. За энийг хүндээ ямар ч хэрэгэлтэй байна гэхээр нөгөө иргэд маань аюул бухимдж байгаа. Та нар ганц шинжилгээ бичиг ирэхгүй энд эмч гэж суугаад яах гээд байгаа юм бэ гэж загнадаг. За ямар нэгдсэн эмнэлгээс ямар зохицуулт хийсэн бэ гэхээр яг хүнээ үзээд 13А маягтаар шинжилгээ хүнээ 13А маягтаар явуулдаг шийдвэр гарсан. За тэгээд нөгөө хүндээ бид нар 13 уулмал яг ямар утга агуулгатай юм бэ шинжилгээ өгөх зорилгоор биш тэр чинь нөгөө онцлог тодорхойгүй зайлшгүй 2 дахь шат руу илгээх тийм хүндэл хийж өгдөг маягтай баавал 13. Тэгэхээр нөгөө хүндээ ямар ч хэрэгэлтэй байна гэхээр 13 бичээд өглөө. Би оншоо тавилаа 13 бичээд өглөө. Энэ хүн биохимийн шинжилгээ шаардлагатай, цусны дэлгэрэнгүй шинжилгээ шаардлагатай, жинсэн шинжилгээ гэдэг нөгөө иргэн ч одоо биетийн төв шинжилгээ өгөө. Би тэр хүнээ үзээд за энэ хүн ийм шинжилгээ өгөө тэгэд эмчилгээгээ бичиж байгаа. Зааш 13 бичиж байгаа. За тэгээ 13 бичээд явуулахаар нөгөө иргэдэд ямар ч хэрэгэл үзүүлж байгаа амбулатороор бас л ачаалттай байдаг шүү дээ.
нөгөө дотрын эмч, мэдрэлийн эмчтэр номер авахаар 7 хоногийн дараа, 10 хоногийн дараа, 10 хоногийн дараа гэдэг нөгөө ойчир дараалал үүсгээр нөгөө хүндээ чирэгтэй болоод аюулгүй асуудалтай болоод тэгэхээр одоо бид нар яаж гэхээр нөгөө хүндээ за баг хувийн эмнэлгээр та яваа шинжилгээ өгөөд ирсэн баг чулуу юм байна да гэсэн шаардлага тавиад иймэрхүү маягтай байгаа. 22 онд бид нар Наранбаяр дарга саналаа хэлсэн байгаа. Бусад одоо нөгөө дарга нар саналаа хэлсэн байгаа. Өрхийн эмнэлэг бид нар өөрсдөө лабораторийн багш томд хөрөмж аваад өргөтөр шинжилгээ хийдэг болох шаардлагатай болчиход байгаа байхгүй юу? Одоогоор бид нар ганцхан шээсний ерөнхий шинжилгээг хурдсан онцлогоор л хийдэг. Тусны дэлгэрэнгүй шинжилгээ хийх боломж авахгүй, биохими шинжилгээ хийх боломж авахгүй, аппарат тоног хөрөмж авахгүй, дөрвөн өрхийн эмнэлэг дөрвөлээ лаборант, орон тооны лаборант байхгүй байгаа. Тэгэхээр яг энэ нарийн шинжилгээний бид нар хийх боломжгүй учраас одоо бид нар иргэдээ шахах хувийн л лабораторид бол явуулж байна да. Нэгдүгээр тулгамж байгаа асуудал. Энэ иргэн хүнд аяг хэрэгэлтэй байгаа байхгүй юу? Бас нэг талаараа. За хоёрдугаар тулгамцсан асуудал би сая эрүүл мэндийн салбарын бидэд сая зөвлөгөөний хийгээд дууссан. Зөвлөгөөн дээр тодорхой ярьсан. Одоо нийтийн сонсгол явж байгаа учраас энийг бас давхар ахаал ярих асуудал гэж бодож байна. За нэгдүгээрт нь хоёр дахь асуудал нь жирэмсэхийн хяналттай холбоотой асуудлыг ярих гэж байна. За манай эрүүл мэндийн сайдаа 20 оны 318 тоо тушаал гэж байдаг. За энэ 18 тоо тушаал нь ямар утга агуулгатай юм бэ гэхээр өргөж сум буюу анхан шатны эрүүл мэндийн төв хэвийн жирэмсэхийг хянах. Өртөмхий буюу өндөр өртөмхий жирэмсэхийг зөвлөгөөхийн кабинет буюу эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийг хяналтанд хянах гэсэн заалт байдаг. Яг одоогийн байдлаар өрхийн эрүүл мэндийн төв сүүлийн 4-5 жил ерөөсөө өртөмхий үлгэж жирэмсэх хянсаар байсан. Одоо ч амжилт байгаа. 32 юм уу 36 нийтээр хүрэхэд бид нар өртөмхий жирэмсэнгээ зөвлөгөөх нь авъя. Тэрнээс өмнө авахгүй гэдэг үед яг сайдын тушаал дээр хугацаа байхгүй. Ерөөсөө анх хяналтанд ороод энэ ээж эргэтэн тусалцааны эмнэлэгтээ өндөр өртөмхий үлгэж жирэмсэн байвал анх хяналтанд тусан эмтний үзэл зөвлөгөөх буюу нарийн мэргэжлийн эмчийг хяналтанд шийдвэрлэх шаардлагатай гэдэг. Тэгэхээр энэ тушаал хэрэгжихгүй байгаатай холбоотой өрхийн эрүүл мэндийн төв жирэмсэхийг хянахаар бас жирэмсэхийг хүндрүүлэх асуудал гардаг. Нөгөө жирэмсний хяналттай холбоотой бас жирэмсний хяналт сулрах, жирэмсийг хүндрэх асуудал гардаг учраас зайлшгүй өртөмхий үлгэж жирэмсэхийг зөвлөгөөхийн хяналтанд шилжүүлэх гэсэн саналыг тавьчаад байж байгаа. Ямар ч явсан дараа ихэ дарга гэдэг ямар нэг энэ дээр нэг тушаал шийдвэр гарах байгаа гэж бодож байна. Яг одоогийн байдлаар дөрвөн өрхийн эрүүл мэндийн төв 442 жирэмсэх байгаа. Үүнээс 80 жирэмс нь өртөмхий үлгэж жирэмсэх хянагдчихжээ. Бас ийм хоёр асуудал гэрээ. За баярлалаа. За дараагийн оролцогч олж номон эмнэлгийн дарга буян жаргал. Тэгвэл чинь. За сайн байцгаана та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хотч намгаа 2-3 дугаар багийн өрхийн эмнэлгийн эрхлэгчмж буян жаргал байна. За манай өрхийн эмнэлгийн хувьд бол сая дээр ламдлан эмчийн хэлсэн бас асуудал бүгд байгаа. Дээрээс нь одоо миний хэлэх гэж байгаа хоёр санал тулгамдсан асуудал байна. Энэ бас яг дөрөв өрхийн эрүүл мэндийн хувьд адилхан тулгамдж байгаа учраас давхцуулахгүй хэлье гэж бодож байна. За нэгдүгээр асуудал болохоор зэрэг өдрийн эмчилгээ байгаа сувилгын тусламж үйлчлэгээ даалбатай гэсэн. Энэ нь яаж байгаа вэ? 2019 онд одоо би нөгөө журмаа авчааг болохоор санахгүй. 2019 онд Батцэг даргаыг байхад журам гарч исэн. Анхан шатны нэгжүүд бүгд хилдээд өдрийн эмчилгээний журам гэж гаргаж байсан. Энэ нь болохоор одоо жишээлбэл хувийн эмчлийн эрүүл мэндийн төвийн эмч бичсэн бол хувийн эмчлийн эмнэлэг амбулаторийн эмчнэрийн бичсэн өдрийн эмчилгээг иргэдэд одоо ингээд тусламж үзүүлээд иргэдэд бичсэн эмчилгээг одоо амбулатороор хийх өрхийн эрүүл мэндийн төвдөр болохоор өрхийн эрүүл мэндийн төв өдрийн эмчилгээний сторнэд гэсэн яаралтай тусламжаар дээрээс нь өрхийн эрүүл мэндийн төвийн эмч өөрөө бичсэн эмчилгээнүүдийг хийнэ гэсэн тийм журам гарч ирсэн. Энэ 2000 гарсан даруйдаа хэрэгжижсэн боловч одоо ингээд 20 он 21 он одоо 22 онд ерөөсөө хэрэгжил хангалтгүй байгаа байхгүй. Тэгэхээр иргэдэд ямар асуудал үүсэж байна гэхээр иргэн маань хувийн эмнэлэг дээр юм уу эсвэл амбулаторид очиод эмчд үзүүлээд эмчилгээнүүдээр бичүүлээд ирнэ. Энэ журам уг нь бол гарсан даруйдаа анхан шат болон давлгаа шатны эмчнэр дээр очисон гэж бодож байгаа байхгүй юу. Тэгээ иргэд ямар ч мэдээлэл авахгүй эргээд өрхийн эрүүл мэндийн төвдөрөө хурж ирээд эмчилгээгээ хийлгүүлье гэд ирж байгаа. Бид нэр ингээд журамтай маа ингэн гэхээр иргэд мэдээж бүхэнд нь эргүүдээ тэр хүнийг дахиад нөгөө эмч рүү нь явуулахаар бас чирэгдэлтэй учраас бид нэр одоо хүртэл ингээд боломжоор бол эмчилгээнүүдээ хийгээд явж байгаа. Цаашдаа энэ асуудлыг яг тэр журам заасныхаа дагуу ингээд хэрэгжүүлж ажиллах юм бол одоо биднэрт бас
зүгээр байгаа. Дээрээс нь ерөөхдөө энэ иргэдэд чирэгдэлтэй байгаагаас гадна өрхийн эрүүл мэндийн хувьд одоо өдрийн эмчилгээ эрүүл мэндийн даатгалаас гүйцэтгэлээр авдаг болж байгаа. Тэгэхээр өрхийн ард иргэд маань нөгөө өрхийн эмнэлэг дээр хурж ирээд өдрийн эмчилгээний стор нээлгэх хүсэлтэй иргэд маш их ирж байгаа байхгүй. Тэгэхээр ирээд өрхийн эмнэлэг дээр ч одоо нэг жижигхэн өрөөнд өсрээд 3-4 хүнийг суулгаад ингээ өдрийн эмчилгээ хийлгэж байгаа шүү дээ. Тэгэхээр ахаа дээрээс нь нөгөө хувийн хвшдээс амбулаторийн эмчнэрийн ирж байгаа журам ахаад эмчилгээнүүд ирэх юм бол нөгөө тэнд ачаалал маань нэгдүгээр тэгсээд хоёрдугаар иргэд маань дахиад өрхийн эмнэлэг дээр ирээд ойчирж тариагаа хийх ийм чирэгдэл өргөдөд үсэж байгаа. Энэ бас иргэдэд болон маш бухимдалтай байгаад байгаа гэдгийг дамжуулж хэлмээр байна. За дараагийн асуудал болохоор хөнгөлтэй менежер. Хөнгөлтэй менежерыг одоо хүн болгон мэдж байгаа. Анхан шатны болон лавлаа шатны эмчнэр бичиж байгаа. Лавлаа шатлаас бол яг хин гэдгийг сайн мэдэхгүй байгаа ч ямар ч гэсэн лавлаа шатлын 40 гаруй эмч хөнгөлтэй эмийг бичдэг гэсэн эрүүл мэндийн даатгалаас мэдээлэл хийсэн. Тэгээд иргэд мэдээж цагаа авна. Одоо жишээлбэл 1801-19 рүү яриад үзүүлэх цагаа авна. Дотрын эмч ч юм уу зүрх судасны эмчд үзүүлээд тэр эмч маань тэгж үзүүлэхэд хамгийн ачаалттай байдаг нь миний бодлоор дотрын зүрх судасны эмчдэр аягүй их олон хоног ингэж хүлээж цаг олдоод үзүүлж байгаа байхгүй юу. Тэгээд тэндээ үзүүлчихэд эмчилгээг бичүүлээд дахиад өрхийн эмнэлэг дээр хурж ирээд жороо бичүүлээд байгаа. Тэгээд тэр өрхийн тэнд очиж үзүүлчихэд дахиад өрхийн эмнэлэг дээр ирнэ гэдэг чинь тэр хүн бас ирээд өрхийн эмнэлэг дээр чинь нөгөө хүүхэд ирнэ, дахлаажуулалт хэлэх чад товлын дахлаажуулалтаа жирэмсэн бүх насны хүмүүс ирж байгаа. Дахиад өрхтөр нэлээд ачаалттай байгаад байна шүү. Тэгэхээр ирээд дахиад өрхтөр ойчилж байгаа жороо бичүүлж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бас иргэдэд аюу их толгомж байгаа асуудал. Бидэд ямар ч хэлсэн ирсэн жорыг бол за нэгэнт ингээд тэнд бичүүлчихэд наашаа ирж байгаа. Ямар дахиад буцаагаад тэр эмч рүү явуултаа биш одоо хүртэл ингээд бичиж байгаа л да. Энийг ер нь бол сая зөвлөгөөндөр ч гэсэндээ яриад ерөөхдөө нэг гарц гаргалгаа хэлэх байх гэж бодож байгаа танилцуулсан асуудал. Гэхдээ энэ нөгөө нийтийн сонсголон гэж байгаа учраас ангашны байгууллагуудад толгомж байгаа асуудалгаар ингээд танилцуулж байгаа. Тэгэхээр энэ иргэдийн хувьд бас маш толгомжтой байгаа асуудал. За баярлалаа. За баярлалаа. За дараагийн оролцогч Хшиг жаргал эмч. Нэг. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд очиж намгын өрхийн эмнэлгийн их эмч байгаа. Хоёр асуудлаар ярих гэж байгаа. Энэ нь болохоор өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа эмч ажилчдын хүний нөөцийг чадвах сургалт гэсэн сэдвээр ярих гэж байна. Өнөөдөр өрхийн эрүүл мэндийн төвд хамгийн хөгжүүлдэг хүмүүс бол жирэмсэн хүүхэд ахмад настангууд байдаг. Яг өнөөдрийн байдлаар дөрвөн өрхийн эрүүл мэндийн төвд хүүхдийн нэмж нэг шаардлагатай байна. Хамгийн чухал шаардлагатай. Өнөөдөр аймагт өнөөдрийн байдлаар том төстэй өвчин хүүхдийн өвчлөл маш их байна. Мэргэжсэн хүүхдийн эмч өрхийн эмнэлэг дээр ховорхон байна. Нийт 4 өрхийн эрүүл мэндийн төвдөр 2 өрхийн эрүүл мэндийн төв л хүүхдийн эмчтэй, бусд нь хүүхдийн эмчгүй ингээд ерөнхий мэргэжлийн эмчнэр ажиллаж байгаа. Тийм учраас өрхийн эрүүл мэндийн төвд тодорхой хэмжээгээр доктор сууршилсан ажилласан ерөнхий мэргэжлийн эмчнэраа хүүхдийн эмчид одоо сургаад өгөөч гэсэн хүсэлт байна. Хүүхдийн эмчээр өрхийн эмнэлэгт нарийн мэргэжлийн өвсөн мэргэжлийн эмчтэй болчих юм бол амбулаторийн одоо нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмнэлгийн ачаалал болон нийт нөгөө иргэдээс гарч байгаа чирэгдэл гомдол юм буурах байх гэсэн саналтай байна. Хоёрдугаар өрхийн эрүүл мэндийн төвд дээр мэрэгчсэн нийгмийн эрүүл мэндийн ажилтан гэж байдаггүй. Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээ бол нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх ёстой. Гэтэл өнөөдөр мэрэгчсэн нийгмийн эрүүл мэндийн ажилтан байхгүй, сумд ч гэсэн яалаагүй түүхийн багш нийгмийн эрүүл мэндийн ажилтан хийн. Зарим сум дээр нягтлан нийгмийн эрүүл мэндийн ажилтан хийн. Өрхийн эрүүл мэндийн төвд зарим нь совилогч хүн хийж байгаа, зарим нь бол зөвхөн нийгмийн ажилтан хүмүүс нийгмийн эрүүл мэндийн ажилтан хийж байгаа хгүй. Тэгэхээр хүний нөөцийн чадвар зөөлөлт боловсон хүчин дээр анхаарал хандуулж өгөөч гэж хүсэж байна. За баярлалаа. Засаг даргын дүрэн бас хэлсэндээ эмнэлгийн салбарт ажиллаж байгаа мэргэжлэн боловсон хүчнүүдийг хаана ямар дутагдaltaй байна энэний судалгаа гаргаж өгөөч энэ дээр анхаараа гэсэн. Тэгэхээр энэ хүрээндээ бол зайлшгүйгээр судалгаа авна. Ингээд тэнийг биднээс бас өргөн байна. Тийм учраас таны саналыг хүлээж авлаа. За эрүүл мэндийн газрын Ход Баяр. За таны саналаа хэлэх гэж. Сайн байна уу? Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламж хэлцээ. Сулхуун асуудал хариуцсан мэрэгчлээ. Ход Баяр. Сулхуун тусламж үйлчилгээний одоо хүний нөөц болон ажлын ачаалт талбайтай асуудлаар сайн манай
эрүүл мэндийн газрын дараа бас танилцууллаа. Дээрээс нь нэмээд одоо бас нэг тулгамдж байгаа та бүхнээс дэмжлэг хүсэж байгаа нэг асуудал маань сулхуун эмнэлэг зүйн дадлаг сургалтын өрөөтэй болох шаардлага маш их байгаа. Тэгээд энэ сулхуунтэй эмнэлэг зүйн дадлаг сургалтын өрөөтэй болсноор одоо энэ манай эрүүл мэндийн салбарт нийтдээ 570 солигч туцаан мэрэгчлэлтэй ажилладаг. Эдгээр маань бүгдээрээ одоо ингээд тусламж үйлчилгээг яг гардан одоо хийх хүмүүс байдаг. Тэгээд өдөр тутамд одоо ажлын байран дээр өөрсдөө ур чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа учраас энэ эмнэлэгтэй дадлага сургалтын өрөөг одоо бий болгоход шаардлагатай тоног төхөөрөмжтэй одоо нэг 40 сая төгрөгийн зардлын тавцаа гаргаад одоо төсөл биччихсэн байгаа. Тэгээд та бүхнийг энэ одоо бидний бичсэн төсөлтэй танилцаад энэ дадлага сургалтын өрөөг бий болгоход дэмжлэг үзүүлж ажиллаасай гэж хүсэж байна. За баярлалаа. За нэг бүрдэн өрхийн эмнэлгийнч Гүнжин лам. За тань хүрч. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг. За миний хувьд бол өрхийн эрүүл мэндийн төвөнд тулгамдж байгаа гол асуудал бол төр оршин суугчийн асуудал байдаг. За энэ талаарч би бас маань сайн зөвлөгөөн дээр ихэд бас дуртад өнгөрсөн. Жишээлбэл би 5 баримттай хэлье гэж бодож байна. За дөрвөн өрхийн эрүүл мэндийн төвдөр за өнөөдөр хүртэл 6252 төр оршин суугч бүртгэлтэй байдаг. За 2020 онд одоо нийт өрхүүд 846 жирэмсэн ихийг хяналтанд авснаас хөдөө сумын 202 жирэмсэн их хянагдаж төрсөн байна. За 2021 онд 800 20 онд 846, 21 онд 829 нийт жирэмсэнгээс 258 жирэмсэн их хянагдаж төрсөн. За 22 оны эхний 3 сарын байдлаар 442 жирэмсэн одоо хянагдаж байгаагаас за 78 хөдөө сумын төр оршин суугч хянагдаж байна. За товлын вакцины хувьд за 2020 онд 7015 хүүхдэд товлын вакцин хийсэн бол за хөдөө сумын 680 хүүхдэд хийсэн. За 2021 онд 5837 хүүхдэд ануудаас 5 насны хүүхдэд вакцин хийснээс 671 хөдөө сумын төр оршин суугч хүүхдүүдэд вакцин хийсэн байна. За үүнээс гадна хөдөө сумын одоо төр оршин сууж байгаа том өндөр настай хүмүүсээ үзэн, хөнгөлтэй эмийн жорын бичин, бусад насны хүмүүсээ үзэн гэдэг энэ хэтчнээ хөдөө сумын төр оршин суугчдод бид нар эмнэлгээ ямар л тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой тэр бүгдийг бол үзүүлдэг. Одоо тодорхой хэмжээгээр одоо бид одоо тэр хөдөө сумын үдчихэж байгаа хүмүүсийг үзэхийн оронд бид нар одоо айл өрхөөр эргэлтээрээ явдаг ч юм уу тийм ээ. Тэгэх юм бол бас бидний нөгөө эргэлтээ үзүүлж байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар маань бас арай нэмэгдэх болов уу гэсэн бас энэ асуудлыг тавьж байна. Одоо хаа байсан 2000 ч юм уу 2001 онд төрсөн хүүхдүүд чинь аймгийн төвдөр байсараад одоо нөгөө хүүхдүүд чинь эргээд гэр бүлтэй болоод эргээд одоо ингээл хяналтанд ороод хүүхдийнхээ вакциныг хийлгээл явж байгаа байхгүй юу? Энэ асуудлаар л яг өмнө бид нар бол тодорхой хэмжээгээр ярилцаад Баянгор сум хэсэг дарга мөх сой даргаыг байхад бас ярилцаад за үнэмлэх өгөө. Үнэмлэх өгсөн төр оршин суугчтай ингээд үзээд явъя гэхээр нөгөө хүмүүс маань нэхэс өрхий би үнэлэхтэй гэл ингээд хүч түрэл орж ирэл ингээд үзүүлдэг. За эхний удаа үзээд өгөө гэж хэлээл явуулдаг. Дараа дахиад ирдэг. За энэ одоо бүх хөдөө сумын юуны хүүхдүүдийн вакцин хийж байна. Ядаж бид нэр аймгийн төвтэй ойрхон байгаа үлдээд Эрдэнэ цогт Баян суманд 0-5 насны хүүхдүүдээ нэг сардаа нэг удаа тойрж үзээд вакцина яагаад хийчих болтгүй юм бэ? Бас энэ талын асуудлыг бас нэг шийдүүлж өгөөч. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд чинь вакцинатор сувилагч маань ганцхан вакцинатораа хийхгүй хажуугаар нь давхар өрхийн сувилагчийнхаа ажлыг давхар хийдэг. Тэгэхээр манай өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч нар бол аюулгүй ачаалттай ажилладаг. Түрүү их жаргал дарга маань хийсэн те. Эвчнэр бол хүнээ үзэл стора бичин эмчилгээгээ яаж чинь сувилагч дунд мэрэгчлэнгүүд маань дандаа нөгөө гардан үйлдэл үзүүлж байгаа учраас үнэхээр ажлын ачаал ихтэй байдаг. Энэ талаар бас сайн хэлмээр байна. Гэхдээ төр оршин суугч өмнөх байгаа ч гэсэн энийг одоо бас шийдэхэд аюул хэцүү. Үндсэндээ жилийн 4 улирлыг чинь тийм ээ
За нэг 2 сар орчмыг бараг хөдөө сундаан байдаг баг. Тэгэл бус нь бол дандаа аймгийн төвдөр сургууль цэцэрлэг ингээд бүх юм ингээд очдог болохоор үндэ бас манай өрхийн эмнэлгийн ачаал их байдаг. За дараагийн нэг асуудал сая манай хишгийн эмч ярьлаа. За хүүхдийн эмч бол өрхийн эмнэлэгт бол 3 байдаг. За хүүхдийн эмчээс гадна бас их барих эмэгтэйчүүд докторийн эмч байх юм болвол бас нэгдсэн эмнэлгийн ачааллыг нэгт бууруулна. Хоёрт бас за энэ өрхийн эмнэлэг гэдэг маань яг анхан шатны эмнэлэг. Гэхдээ бид нар чинь мэдээ сургуулаа төгсөөд зарим нэг нь бол курсээ хийгээд нарийнсан л байгаа тийм ээ. Гэхдээ 20 дахь шатлалын ачааллыг бууруулахын тулд болж ирэх юм бол бас тодорхой хэмжээний нарийн мэргэжлийн одоо олгох курс хэмжээд бас явуулаад талаар анхаарч үзээч гэж хэлмээр байна. За энэ жил 22 оноос эхлээд бол гүйцэтгэлийн гэрээгээр за хүн амын маань одоо нэг ирэнд навдах санхүүжилт нэмэгдэж байгаа боловч бас одоохондоо бол нэмэгдэж ирсэн бол байхгүй ирээгүй байна. Яг боломж нөхцлөөрөө бид нар бол эмч нараа, цэвэрлэгч нараа сургаана л да. Гэхдээ бас тодорхой хэмжээгээр аймаг орон нутгийн дэмжлэг маань энэ эмч нар маань сураад явхад арийнх нь одоо ажлыг нэг эмч орлоод их үү дахиад оронтойгоор хүн нэмж авах уу, цалингийн нөгөө эмчтэй өгөх үү яах уу гэсэн юм асуудал бол бас их гардаг. Хамгийн гол нь нөгөө богино хугацааны төрөвчлсөн 6 сарын дотор эмэгтэйчүүд хүүхдийн гэсэн юм чиглэлээр суралцуулбал бас зүгээр байна. За дараагийн нэг асуудал иргэдэд ерөнхийдөө одоо иргэдийн чиг одоо нөгөө эрүүл мэндийн боловсролын хандлага нь их муу байна гэдэг тийм ээ. Тэгэхээр өрхийн эрүүл мэндийн төвд дээр одоогийн байдлаар бол дөрвөн маань дөрүүлээ нийгмийн эрүүл мэндийн ажилтнтай зарим нэг нь бол эмнэлгийн чиглэлийн хүн аваад ажиллаж байгаа. За сургууль сурталчилгаа хөтөлбөрөөр хэрэгжүүлээд ажиллах гэхээр яг өрхийн эрүүл мэндийн төвд дээр энэ хөтөлбөрөөр хэрэгжүүлэхэд одоо тодорхой хэмжээний санхүүжилт мөнгө бол байдгүй. Гэхдээ бид нар болцоо боломжоор ямар ч байсан төлгөөгөө гаргаад төлгөөндөө тусгасан хөрөнгө мөнгө санхүүгээ өрхийн эрүүл мэндийн төвүүдээсээ ингээд гаргаад явдаг. Одоо манай эмнэлгийн хувьд гэхэд 2022 онд Баянгорт телевизтэй одоо энэ сургууль сурчлагаагаа хийн гэсэн байдлаар нэг сая төгрөгийн ийм гэрээ хийгээл хамтраад ажиллаж байгаа. За энэ тал дээр бас дэмжлэг тусцаа үзүүлвэл зүгээр байна гэсэн санал хэлмээр байна. За баярлалаа. За баярлалаа. Онц гэрлэмж их бүрдэн. Өнөөдрийн мэндийг хүргэе. За миний ярих асуудал бол ерөнхийдөө ингээд өрхийн эрүүл мэндийн төвийн эмч дарга нарын яриаг сонсож байгаад эндээс бас нэг санаа аваад ирлаа. Ярих юм байна. Одоо жишээлбэл хүний нөөцийн асуудал өрхийн эмнэлэг дээр агиух тутагч байгаа асуудал, сэлгэгчийн асуудал. Дарга нарын хэлбэл дээр ч гэсэн гарсан байгаа. За би одоо энэ 8 сараас 21 оны 8 сараас хойш одоо сувлагч авнаа гэсэн зарыг бол тогтмол тавьж байгаа боловч одоо туслах сувлагч гэж байдаг юм байна. Туслах сувлагч болохоор өрхийн эрүүл мэндийн төв дээр ажиллах тийм их зүүн заалт байхгүй. Яг лицензтэй сувлагчийн сургууль төгссөн хүүхэд авах хэрэгтэй юм байна. Гэтэл энэ ковидтай холбоотой нөгөө цаг наргүй ажиллаж ирсэнтэй холбоотой маш олон хүмүүс бас ажил төрлөөсөө гарсан чөлөө авсан тий. Дандаа эмэгтэй голдох хүмүүсээд болохоор сувлагчийн тогтоогдол өрхийн эмнэлгүүд дээр бол маш их гарч байна. Одоо яг нь би сувлагч авах зараа тавьсаар байгаа боловч яг бидний шаардлагыг хангасан нөгөө лицензтэй сувлагч бол огт байхгүй. Зөвхөн нөгөө туслах сувлагч гэсэн хүн ирэхээр тэр нөгөө эрх зүйн акт болохоор ажиллахаас ирэхгүй байт юм байна. Тийм учраас энэ хүний нөөцийн тал дээр өрхийн эмнэлгүүд дээр доктор сурчлалтай ажиллахад нь эмч нар байна. Одоо энэ сувлагч нар байна. Ер нь бол өрхийн эрүүл мэндийн төвийн дөнгөж төгсөж ирсэн эмч нар бол ер нь бол өрхийн эрүүл мэндийн төв дээр бол дамжлах мэтнийг 1 юм уу 2 жил ажиллачаал тэгэл курс семинар хийгээл яваад байна. Энэ дээр ингээд доктор сурчлалтай ажиллах гад бид нар тэр хүүхдүүдтэй нэмэгдлийн өгж байгаа юм. Сурах боломжсон хүчнийг ингээд хангаяа чи нэг 2 жил ажиллаж юм бол чамаа курст явуулъя. Одоо ингээд энэ эмнэлгээс чинь дагаад бүхмээ чи яая гэж гişнээ хэлсэн чи ер нь яаж иж байгаа л нэгдсэн эмнэлэг ч юм уу дээшээ өөр тийш ингээд явчихад ах юм аа. Өрхийн эмнэлгийн ажил ерөөсөө ганцхан хүн үзээ суудаггүй маш олон хөтөлбөрүүд байдаг тэрийг хариуцдаг. Дээрээс нь бичиг цаасны ажил маш их байдаг учраас энэ хүүхдүүд аягүй хаширч байна. Энэ дээр бас энэ эмч нарыг тэр сувлагч нарыг төгсөр суурьшигтай ажиллах талаас нь энэ бас манай удирдлагууд ингээд анхаараач. Тэгэхгүй л ерөөсөө дамжин өнгөрөх баач шиг нэг хүүхнийг жоохон далхахтаа орчоод тэгэл цаашаага өөрийгөө ахиулах ч гэдэг юм эсвэл ажлаас мань хашраад ингээд яваад гин. Тэгэл нэг яг нэг болцсон хитэн хүн байгаад байдаг. Гарах гэхээр гарч чаддгүй, гарахгүй бай гэхээр нөгөө ажил нь урч гаад байдаг. За ингээд удирдлагын зүгээр ч гэсэн та нар байж байгаарай гэсэн бас нэг өгдөг юм байна. Бүр одоо дамжин өнгөрөх баач шиг болчиход байна. Тийм учраас бид нар одоо энэ залуу эмч нарыг, залуу сувлагч нарыг энэ өрхийн эмнэлгүүдэд төгсөр сурталтай ажиллуулахад бас нийгмийн бодлогын зүгээс та хэд анхаараач. Ялангуяа өрхтөр гэж хэлмээр байна. За мөн бас түрүүний дараа даргын тайлан дээр гарсан
одоо мэдээж ингээл залуу эмч нарыг нөгөө ахмад эмч нарч байд юм уу, нэгдсэн эмнэлгийн эмч нарт дэж байд юм уу, хөвгтэй сумдуудын эмч нар ингээл шин дарын цагаар хүн аваад ирэхэд нөгөө эмч нар манаас эмнэлгийн ажилчид манаас хандлагагүй гаргадаг гэдэг шиг манай залуу эмч нарт бас хандлагагүй гаргадаг учраас бас энэ анхан шатны нэгжлэр ажиллахаар ямар ч нэр хүндгүй юм байна гэдэг утгаараа энэ дээр бас ажиллах юм зориг нь мохоод ах шиг байна гэж би өөрөө харж байгаа. За тэгээд ер нь бол ингээд бас түрүү оршин суугчдаа сая гүнжил ам явж ярьлаа л та. Хэдийгээр түрүү оршин суугч боловч энэ хүмүүс одоо нөгөө одоо манайх чинь нэг индүүцийн шинэ хуультай болж байгаа. Гүйцэтгэлээрээ гэж дарга болгоны илтгэлээр яриад байна. А тэр яаж байгаа юм гэвэл ерөөсөө бид нар хүн үтснээрээ санхүүжилт авах хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? А тэр нь гэхдээ хүн хязгаар дуртай үедээ ирснээрээ биш. Энэ нөгөө хуульчлаад зохицуулагдсан. За жишээлбэл 13-аагаар манай өрхийн эмгэгч нэг 6,000 хүн амтай. Тэрний 250 жилд 250 хүн би нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлж иж би бүрэн оноогоо авна. Хэрэв би 250 хүнээс илүү нэгдсэн эмнэлэг рүү 13А маягт бичээд явуулах юм бол би 0 оноо аваа санхүүжилттэй асуул манай өрхийн эмнэлэг. Гэтэл одоо бид нар дээр энийг тулгамдж байгаа асуудал энэ төр оршин суугч. Ялангуяа хүүхэд дээр. Ерөөсө хүүхдийн эмч нар угна тэр индүүцийнхаа 0 тушаалыг харах юм бол 13Ааг үзнэ гэсэн тушаал байгаа шүү дээ. Гэхдээ ерөөсө 13А хийж ирээ гэж явуулчихдаг буцаагаад. Тэгээд өрхийн эмнэлэг дээр ирээд нөгөө хөдөө сумынхын хүмүүс байна. Нөгөө бусад жирэмсэнгүүд нэ 13Ааг авъя гэж зогсчих. Жирэмсэнгүүд дээр бол сүүлийн үед тийм гарахгүй байгаа л та. Хүүхдэд дандаа гарч байгаа. Тэгээд нөгөө 13Ааг нь хийж өгөхгүй гэхээр тэр эмч хийгээд ирсэн чи хийгээд үг ингээд танаа хүүхдийг би үзье. Ингээд зөвлөг нь өгөө. Тэгэхээр яг тэнд эмч үзнэ гэсэн. Тэнд үзүүлчихье. Тэгэл ингээд ерөөсөө энэ түр оршин суугчид айгүй замбраагүй айгүй тийм юутай байна. Бас энэ эмнэлгийн ажлыг бол үндэ юм байна. Би сая хөдөө сумын эмч нартаа сая зөвлөгөө сурч байхдаа хэллээ л дээ. За бид нар танаа хүүхдүүдийн 13-аг бичихгүй болсон шүү. Манай дээр ийм хууль хэрэгжиж байгаа. Та нар дээр ч гэсэн хууль хэрэгжиж байгаа учраас та нар хүнээ өөрсдөө татах арга хэмжээ аваарай сумын эмнэлгийнхаа гэж хэлэхэд бид нар энд байгаа хүмүүсийг яаж үзэх юм? Бид нар чинь сумдаа ирээчгээд гуйгаад ирэхгүй байгаа шүү дээ. Одоо бид нар ч нэг иргэний тарифаар одоо ингээд санхүүжиж байгаа. Гэтэл энэ аймгийн төв рүү явчаад манай сумын хүмүүс ирэхгүй байна. Бид нар энэ дээр яах юм гэж байгаа юм. Тэгээд саяны дээр урьдчилан сэргийлэх үйлчлэг зохион байгуулалтад хөдөө сумдуудын хүмүүсийг үзэхэд тэгэхээр үндэ нөгөө багийн нийгмийн хоёр ажилтан ирээд бүртгэлтий. Тэгэхээр нөгөө хүний нэр гарч ирэхгүй шүү дээ. Тэгээ хүний нэр гарч ирэхгүй байхаар яг нөгөө энэ урьдчилан сэргийлэх үйлчлэг энэ багийг хүнийг хамруулнаа гэхээр бид нар маш их ачаалтаа өөрийнхөө хүмүүсийг үзүүлмээр байдаг. Хажуугаар нь хөдөө сумын хүмүүсийг үзмээргүй байдаг. Тэгээд дээрээс нь саяны энэ одоо манай үйлчлэг гэхэд одоо 6 хоног үргэлжлээд дуусчлаа л да. Нэг 500 гаруй хүн хамрагдсан байлээ. Хэрэв энэ үйлчлэг яг цаг хугацаанд явагдаад хоног нь ингээд бүрэн байсан бол нэлээд олон хүн хамрагдах байсан баг. Гэтэл энэ үйлчлэгийг зогсоо гэж шийдвэр гарсан. Дундуур нь ч бас манай эмч нарын баяр тэгэл дээрээс нь суралц зөвлөгөө болоод тэгээ саяны тэр нэгдсэн эмнэлэг дээр ч гэсэн хүний нөөцийн асуудал маш дутагдaltaй байгааг бол би сая харсан л да. Сүрэгийн эмч өдөр болгон дуудчихсан. Одоо бэмэгч гал эмчийн чихийг бол халуурцал ярьсан байхгүй. Танаа сүрэгийн эмч алга байна. Танаа нөгөө сүрэгийн чин эмч байхгүй учраас хүмүүс ингээд чэйж ирэнтгэнд харуулъя гэхээр заавч сүрэгийн эмчийн төвчүүлээ харна гэдэг. Тэгээд сүрэгийн эмчид бодоод байдаг ирдгүү. Гэтэл сүрэгийнх нь эмч нар нь өөр тэнд ингээд ажиллаа явцсан байдаг. За тэгээд нөгөө аль талдаа ерөөсөө хүний нөөц дутагдaltaй нэгдсэн эмнэлэгчдэр, өрхийн эмнэлэгчдэр. Тэгээд хоорондоо ингээд ойлголцож байгаа нэг юм дуусгамаар аятсан. Одоо маш олон хүн үлдсэн байгаа. Өнөөдөр гэтэл над дээр одоо хизээ үзүүлэх юм бэ? 29 хүртэл үзнэ гэсэн чинь үзээгүй штэ та нар хагас хүчин сайдраа ажиллаагүй штэ. Одоо яах юм бэ? Өнөөдөр үзэх юм үзэхгүй юм уу гэл ингээд саяны одоо юг манайх одоо өргөжлүүлэх болоо да. Энийг татвартай ярих байх гэж би бодож байна. За тэгээд мөн одоо энэ түр оршин суугчийн асуудлыг бас нэлээд одоо баримтайхан аргаар шийдээд хэрвээ нэг хууль ном байдаг бол би саяхан бас хотод нэг семинар цуулсан л та. Тэн дээр бол нэг юм чи ингэж ярьж байсан. За одоо та ингэж манай энэ эмнэлэг дээр баг 3 жил үзүүллээ. Одоо би таныг үзэхгүй. Та тэр өөрийнхөө тэр аймаг руу яваа гэсэн чинь юу шилжилттэй хэлгээд ирсэн байт юм лээ. Тэд нар чи ерөөсөө 180 хоногоос дээш явах автоматар угаасаа ингэж бас нэг тийм орон нутгийн ч юм уу эсвэл тийм шилжилт хөдөлгөөний хууль гэж байдаггүй. Шууд автоматар бүртгэн гэсэн тийм юм байд юм шиг байлээ. Тэрийг өөр шууд бүртгэлд ороод ирчдгийн байлээ шүү дээ. Тийм хүнээ бүртгээд олон жил байсан хүмүүсээ шууд тэрийг аймаг орон нутгаас яриад тэр хүмүүсийг шилжүүлээд авчаач гэж ярьж байгаа. Үнэхээр одоо энэ түр оршин суугч нар хөдөө сумын асуудалч нар нэгдсэн эмнэлэг дээрч өрхийн эмнэлэг дээрч маш их ачаал үүсгэж байгаа. За сүлгчнээ ярьсан тийм. За энэ байна да миний асуудал. За баярлалаа. За үлдэж жаргалаа гэж дараагийн хэлтгийч. За сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай маань үлдэж жаргал байна.
ерөнхийдөө асуудал манай инженер бас тавьчлаа. Давхар дуулахгүйгээр хоёр санал хийлээ. Сая бас даргын ихтгэл дээр гарч ирсэн. Нодны сумын засаг даргын захирамжтай холбоотойгоор өрхийн эрүүл мэндийн төвүүд яг баг багаараа үздэг болсон байгаа. Одоо нэг өрхийн эрүүл мэндийн төв нь 3 баг, бусад 3 өрхийн эрүүл мэндийн төвүүд нь 2 баг үзэж байгаа. Өрхийн эрүүл мэндийн төв бол нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчлэгнээс гадна бид нар эрт илрүүлгийн үйлчлэгийг бас хийдэг байгаа. Үүнтэй холбоотойгоор одоо чинь аймгийн засаг даргын 552 тоо тушаалыг хэрэгжүүлэх эрт илрүүлгийг ард иргэдэд бүрэн гүйцэд хамруулахад бид нар хүн амын одоо судалгаа хэрэгтэй байна. Багаасаа бид нар удаатаар хадан шаардлага хүргэсэн боловч одоо энэ эрхэм хүний хувийн нугуулцлалтай холбоотой гэж биднэрт ингээд олгогдоогүй байгаа. Өрхийн эрүүл мэндийн төв бол дандаа эмнэлгийн тусламж үйлчлэгийг үзүүлж байгаа. Бид нар яг үндсэн багийнхаа хүнийг мэдгүйгээр хүмүүст яаж хүрч үйлчлэх вэ? Жишээ нь эрт илрүүлэх үзлэгт бид нар эрт илрүүлэх үзлэг бол нэлээд олон чиглэлээр явдаг байдаг. Илгэний БЦ вирус, артерийн даралт ихсэлтэй чихрийн эрт илрүүлэх үзлэг, бүх хүмүүс үзүүний эрт илрүүлэх үзлэг бид нар чинь дандаа нэр устаага, хаягтайгаа дээшиг явдаг. Энэ хүмүүсийг бид нар одоо ондоо багтааж хамруулах хэрэгтэй байдаг. Одоо энэ саяны шинэ горуулсан гэрээгээр бол одоо артерийн даралт ихсэлтэй чихрийн шижин илрүүлгийн эрт илрүүлэх үзлэгт 100% хамруулсан байх хэрэгтэй гэж байна. Бид нар энийг хамруулахын тулд тухайн багийнхаа иргэдтэй холбогдох хэрэгтэй байдаг. Одоо яг манай өрхийн эрүүл мэндийн төвүүдэд байгаа хүн амын бааз маань 3 жилийн өмнөх бааз байж байна. Хүмүүс айгүй хөдөлгөөнтэй байдаг. Хүмүүс рүү хоцтой та ийм үзлэгт хамрагдаад байж гэхлээр эсвэл шилжээд явсан. Эсвэл одоо өрхийн эмнэлгээс өөр газар одоо нас орсон ч байдаг юм уу те. Ийм хүмүүсийн ингээд баазнууд дээр одоо хуучин баазууд байна. Тэгэхээр энэ дээр нь энэ асуудлыг шийдэж өгөөч. Ямар замаар шийдэж өгөх юм. За нэгдүгээр нь хоёрдугаарх нь бол өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчлэгээ бол дийлэр өгсөн бид нар сайжруулж гарч үзэж байгаа. Эрүүл мэндийн даатгын сангаас төргөн багц тусламж үйлчлэгийг үзүүлж байна. Үүнтэй холбоотойгоор сэргээн засаг тусламж үйлчлэгээ буюу одоо эмгүүгээр ард иргэдийг эрүүлжүүлэх те хамгийн наадах нь гэхэд бид нар одоо өрхийн эрүүл мэндийн төвийн харьяа чирэгжүүлэлтийн өрөөдөд баймаар байна. Манай өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд гэхэд бол яг өрхийн эрүүл мэндийн төвд бол яг стандарт хангасан өрхийн эмнэлэг бас байхгүй байна. Саяхан гэхэд манай авточ манлаг өрхийн эрүүл мэндийн төв шинэ байртай болсон. Тэр ч та бүхэн очиод хараад үзээрэй. Чирэгжүүлэлтийн өрөө байхгүй. Чирэгжүүлэлтийн өрөө бол айгүй чухал. Энэ нь болохоор яг гэхээр ард иргэдэг одоо хамгийн наадах нь биеийн жингийн бууруулах те тэр өрөөг нэг бэлдэж өгөх хэрэгтэй байна. За өрөөний дутагдлыг дахиад ярихад яг саяны одоо цар тахалтай холбоотойгоор өрхийн эрүүл мэндийн төвд тусгаарлах өрөө бас дутагдaltaй байдаг. Бид нар бол яг нэг маягаар нэг өрөөгөөс нөгөө өрөөрөө шилжүүлэх маягаар иймэрхүү одоо зохион байгуулалт хийж ажиллаж байгаа. Тэгэхээр одоо шинэ баригдаж байгаа өрхийн эмнэлэг байгаа. Авточ намгын өрхийн эмнэлэгтэй бас та бүхэн одоо өрөөний зохион байгуулалтыг нэгдүгээр сайн харж хийгээрэй. Хоёрдугаар хоёр өрхийн эрүүл мэндийн төв байна. Ийм бүрд бол манай өрхийн эрүүл мэндийн төв хэдий байртай ч гэсэн одоо энэ сэргээн засах өрөө, чирэгжүүлэлтийн өрөө эдгээр дутагдaltaй байна. Энийг бас ингээд одоо өрөө байрын өрсөх ийм тусламж байна уу гэж хэлмээр байна. За баярлалаа. За дараагийн оролцогч Лавгчэр эрүүл мэндийн газар. За та бүхэнд энэ өдрийн мэдрэгэй. Эрүүл мэндийн газрын эндийн тусламжийн хэвтэс Лавгчэр. За энэ жилийн үед 2022 оны үед улсын төвлөрөнд оролцсон байгаа. Эмнэлгийн тусламж үйлчлэгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах жил болгон зарласантай холбоотой өнөөдөр ингэж эмнэлгийн тусламж үйлчлэгээний чанарыг сайжруулах боломжтой асуудал шийдэх арга зам хэвлэл зохион байгуулж байгаа. Их баяртай байна. За энэ дээр бол би нэг ганц хоёр асуудлыг санал хэлчихье. Энд одоо түрүүн болоод ер нь бол тавцжээ. Эмнэлгийн тусламж үйлчлэгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах
сайжруулах. Тэр нь бол албан хэмжээнд бас хүний нөөц засаг нэлээд толгойсон гол асуудал болж харагдаж байна. Дээрээс нь одоо нэлцэн имлэг бол одоо яг энэ нэлээд яригчлаа. Дээрээс нь одоо том өрхөдөөс ч гэсэн тэрнээ холбоотой юм байна. Яг чухал яг месснүүд дээрээс нь одоо гэрээ хийгээд суралцаад нарийн мэргэжлээс хэлцээд эргээд одоо яг өдөрт ажлын төлөвөөр ярьж байгаа 30% нь бол яг эргээд одоо гэрээ хийсэн газар байна. 70% нь бол өөр газар шилжиж байгаа гэсэн юм хэлсэн. Тэгэхээр зэрэг гэрээний хэрэгчлэлтийг хангаж авах суурьшилтай одоо ажилуулах яг нарийн мэргэжлийн эмчнэр болон хүний нөөц засаг тэрэн дээр бол нэлээд анхаарах шаардлагатай. За хоёрдугаар асуудал бол яг тусгай хэрэгжлийн чанар гэж ярих юм бол энэ онцлогооны асуудлуудыг сайжруулах шаардлагатай байна. Манай аймгийн хувьд компьютер орсон байгаа. Компьютер томоотой. За энэс гадна одоо яг эмэлзэн яа илүү байдлын 20-р зэрэглэлийн маш одоо өндөр зэрэглэлтэй одоо лаборатори үйл ажиллагаа маш сайжруулах шаардлагатай. Нэг юм бол бас эмнэлгийн тусгай хэрэгжлийн ажиллагаа одоо өөрчлөлтний байдлыг сайжруулах би бас бодож байна. За дараагийн хувьд бол бүрэн бас нэгдсэн юм дараагийн газрын даргын иргэд бол нэлээд цацаа явж илээ. За тэр нөгөө оюун дээр эмгэг судлалын ажиллагаа дээрээс нь хог хаягдлын менежмент тэр барилгын асуудал байна. Бид нар бол яалч явахгүй эмнэлгийн тусгай хэрэгжлийн асуудал болчиход байгаа. За эмгэг судлалын эмчийн асуудал бас яг сүний нөөцтэй болж байгаа. Тэр бол бас л гэрээ байгуулад ярьсан. Энэ дээр бол аншлаган дээр маш чухал үр дүнсэлт ийм юмч байгаа. Тэгэхээр энэ нь бол байх бол энийг бас хүний нөөцөд бас төлөвлөгөө ном бүртгэн сайн хийж явах шаардлагатай байна. Тэгэхээр тийм саналтай байна. За саналыг сонслоо, баярлалаа. За Жавдан дарга төлсөн. За би болохоор үндсэндээ түрүү юу хэлсэн. Энэ ер нь бол эрүүл мэндийн салбар шинжилэл яг эхлэл үе дээр явж байгаа. Тэр энэ шинжилгээний үе маань болохоор шилжилт болоод магадгүй 2 жилийн дараа сайхан ойлгогдсон байхаа гэж санаж байна. Зөвхөн ер нь бол иргэдийн зүгээс болон манай эрүүл мэндийн байгууллагын нийт ажилтнууд бол энэ гүйцэтгэлийн санхүү шинжилэл маань одоо яг яаж явагдах гэдэг юм бэ гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй байна. Одоо яригдаад байгаа энэ иргэдийг бухимдуулаад байна. 13 өдрийн эмчилгээ нэтрээгээд энэ маань болохоор хамгийн гол нь иргэдийн одоо эрүүл мэндийн байгууллагад хандах урсгалыг одоо бүр яг тодорхойлгох гэсэн. Өмнө бид маш замраг явдаг байсан. Гэтэл яг энэ өнөөдрийн одоо энэ гараад байгаа эрх зүйн актууд маань болохоор бидний энэ замраг байдлыг бол эвлэж зэгсэж өгсөн байна. Яг олон нь бол иргэн хүн байна болохоор анхан шатруугаа бол шууд ханднаа. Ингэж хандахдаа 13 аагүй мэдээж хэрэг анхны өрхийн эмнэлэг маань нэлээд чадвартай тухайн үеийнхээ хүнийхээ асуудлыг шийдэх ийм боломжтой байх хэрэгтэй. За тэндээсээ үнэхээр болохгүй байгаа хүмүүсийг тэр 250 гэж яриад байна л да. Тэр 13 ааг бол үнэхээр яг ялбас салгаа шүүгээд энэ одоо бидний юунаас арай гитэрчж энийг нарийн мэргэжлийн хэмжүүлэлд үүсгэх шаардлагатай байна гэсэн хүндээ 13 ааг нээчих гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол угаасаа төр зэгцээс зохицуулаад өгсөн. Бүх хүн одоо өөрөө үзүүлэг гэж хүнээр гуйхад 13 ах болдог. Улаанбаатарт байсан ч тэгдэг, энд байсан ч тэгдэг. Тэгэхээр энэ өрхтөр яагаад үзүүлэх байх вэ гэхэд өрхийн эмчнэр одоо залуу эмч бай, тэр юм байна гэдэг. Иргэдийн зүгээс ч гэсэн бидний ажлыг ердөөс хийлгэгдв. Тэгэхээр энэ 13 авсан үйлчлүүлэгч манай эмнэлэг дээр амбулатори дээр ирнэ. Амбулатори дээр ирээд тэр нарийн мэргэжлийн эмчд үзүүлэн тэндээсээ яаралтай яг шаардлагатай гэсэн одоо багцах үйлчлэгтээ оруулаад дээрэс нь шаардлагатай тусламж үйлчлэгчнийхээ шинжилгээнүүд хийх юм аа. Жишээл энэ дээр яг компьютер томограф ороод ирж байна. Компьютер дээр бол одоо бидний өмнө нь болохоор одоо өрхийн эмч гэдэг юм уу, хувийн эмнэлгийн эмч гэдэг юм уу, зөвхөн амбулаторийн нэг эмч шууд үзэн гутаа компьютерт харуулах гэж бичиж өгчдөг байсан. Эсвэл бид нар бол Улаанбаатар руу яваад өмнө тэгдэгсэн. Яг одоогийн байдлаар иймэрхүү зохицуултыг зохицуулж өгөөд 13 аагаар ирээд яг одоо би энэ гэмтлэг компьютертай ямар нэгэн яг ч юм бол эхлээд 56 мянган оншийн багцтай хамрагдж байгаа байна. Заавалч энэ оншийн багцад хамрагдсан хүн тэндээсээ нарийн мэргэжлийн
яг энэ өвчнийг илрүүлэхэд яг энэ компьютерийг зайлшгүй хийх ёстой юм байна гэсэн учраас 13 компьютерийн шивэлтийг манайх хийж байна. Тэгээд компьютерт харагдах үйл ажиллагаа гэж. Тэр энэ дээр бидний одоо компьютерт харахаар санхүүжлэхгүй байна гэдэг манай эмнэлгийн зүгээс бас тийм бас одоо дутуу гэдэг юм ойлголт байсан л да. Гэтэл энэ маань болохоор бид нар яаж шийдэх ёстой вэ гэхээр ухаан ирж байгаа өрхөөс ирээд байгаа хүн маань болохоор яг амбулаторийнхаа эмчийн одоо дотор ч юм уу гэмтэл ч юм уу үзүүлэх гэхэд энэ хүнд яг компьютерээр энэ өвчнийг онцлохын тулд хийх шаардлагатай гэвэл тэр багцаж бүртгэгдсэн байх ёстой. Цаанаас програм маань ухамсартай юм ялган дүүгч чадaltaй байгаа учраас энэ хүн 56-ийн багцад хамрагдаагүй байна гэх юм бол бидний компьютерийн санхүүжлыг шууд гасна. Ийм ба. Тийм болохоор манай иргэдэд цугаараа хэлэх гэж байгаа мэдээллийг бол маш сайн дэлгэрэнгүй болох шаардлага болчихдог. Тэрээс гол юм нь бол иргэдтэй хандсан энэ мэдээлэлээр цугаараа өгөхгүй бол иргэд маань шууд очиод одоо өдрийн эмчилгээнд дээр эмчилгээ хийх юу яадаг 13-аагаа шууд нэгтгэх энэ байдал маань болохоор ерөөсөө бидний ажлыг хөндрүүлээд байгаамаа. Тэгэхээр цугаараа хамтаараа бүгдөө чиглэлдээ лавга болон анхантайгаа нийлээд мэдээллүүдээр сайн өгөө. Шинжилгээний үед бидний одоо яамнаас ирсэн бидний чиглэлдээр ч байж байгаа. Энийг өгөөгүй болгоор иргэдэд энэ бол нууц байгаа учраас биднээс юм янз бүрийн юу шаардаад байгаамаа. За хоёрдугаарт нь бол 14 ортой эмнэлгийн талаар бас хэлэх хэрэгтэй байна. Энэ эмнэлэг маань болохоор манай эмнэлэг дээр 20 онд оны 7 сард манай эмнэлгийн иргэдийн төлөөлөгчдийн уралдаан шийдэгдээд манай дээр бол авагдсан байж байгаа. За өнөөдрийн байдлаар нэгдсэн эмнэлэг дээр бол маш олон объект байна. Бид нар үнэхээр яг хөө нэмж байгуулах шаардлагатай тасгууд байгаа. Гэлээхдээ бид нар дотоодоо эренблээд ангилаад ирэхээр манай байшин барилгууд бол дотоодоо хүрч байна. За амбулаторийн шинэ барилга одоо ашиглалтанд ингээд орно. Тэгэхээр бол манай сэргээн засах уламжлалтын хэсэг маань болохоор амбулаторийнхаа яг 2 дахь гур дээр үндсэндээ бол очоод байна. Гүйцэтгэх санхүүжилттэй холбоотой энэ илүү дотор зардал бол маш гарч байгаа. Энэ бол бид нар өөрсдөө дотоодоо зохион байгуулалт зайлшгүй шаардлагатай байгаа учраас энэ 14 ортой эмнэлгийн барилга маань нэгдсэн эмнэлгийн хувьд бол үнэхээр одоо цаашдаа бол яг өнөөдрийн байдлаар бол бид нар 5.3 сая төгрөгийг халаалтанд өгсөн байж байгаа. 2 сар дараалал. Гэтэл энийг эрүүл мэндийн яамнаас бол бидний тусламж үйлчлэгээ үзүүлэх үгсгээр бол мөнгө зардаг тавьсан, мөнгө төлсөн гэсэн асуудал бол сайн нэгтэр үед асуудал орохоор байгаа. Асуусан бид нар. Тэгэхээр энэ одоо энэ эмнэлгийг тэнд шинэ суурьшлийн бүс дээр чинь тэтгэрэнгүү энд одоо амьдрал бий болж байгаа. Тусламж бүх одоо төрлийн бүх үйлчлэгээнүүд явагдана. Тийм учраас тэнд мэдээж хэрэг эрүүл мэндийн байгууллагын пункт зайлшгүй хэрэгтэй. Тэр энийг манай эмнэлгээс одоо аваад тэгээд энэ тэн дээр байгаа одоо энэ дээр эмнэлгийн зорилттой яваар одоо ашиглаач гэдэг энэ иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг одоо эргэж харах боломж байна гэсэн энэ саналыг хэлж байгаа. Тэгжиж бид нар явах бол манай зүгээс одоо айгүй олон объектэд ийм одоо тархаа бодрохаа ингэж байх нь бол бидний үйл ажиллагааг нягтруулах гэсэн чиглэлтэй байгаа учраас бид нар бол яаж энэ байна гэдгийг хэлмээр байна. За тэгээ бусад холбоотой юмнуудыг бол бас бид нар дотоод ярья гэж бодож байна. За баярлалаа танд. За дараагийн оролцогч Батат төлөөлөгч. За би сая 5 хоногийн хугацаанд онц гэр тэмчийн үргүй 7-9 2 дугаар үргэлтээр үзлэг хийсэн нийт 300 гаруй иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан. За эндээс яг дүгнэж хэлэхэд нийтэнд үзлэгийн 80% нь бол ерөнхийдөө нурууны өвдөлт болон толгой өвдөлттэй хүмүүс үзүүлсэн. За 15-аас 65 насны хүмүүс үзүүлэх шаардлагатай байсан боловч ганц нэг бас 70 насныг хөгжүүлэх ирсэн болгоныг ерөнхийдөө урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан. Бүх эрүүл мэндийн төвтэй хамтарч энээс хараад нийт үзүүлсэн 80 гаруй хувь нь толгойн өвдөлт буюу нурууны өвдөлттэй байгаа учраас өрх эрүүл мэндийн төв буюу анхан шатны эрүүл мэндийн төв дээрээ одоо амьдралын зөв хвшлийг заах одоо хөдөлгөөн засал хийдэг. Хөдөлгөөн засалчтай юм уу биеийн тамирчдын мэрэгчлэнтэй болоод их зүгээр юм байна гэсэн саналыг хэлэх гэж байна. Тэр хүмүүсийг одоо тодорхой хэмжээний имэйл эмчилгээсээ илүү амьдралын зөв хвшил зааж одоо хөдөлгөөний дутагдлаас нь сэргийлэхгүй бол нөгөө хүмүүс маань баг ийм ухаасаа илүү хөдөлгөөн хийчихвэл баг
өвчин нь илэршихаар тийм байны хүмүүс байсан учраас өрхийн эрүүл мэндийн төвөд цаашдаа чийлэгжүүлэх буюу хөдөлгөөн засалчтай байвал зүгээр юм байна гэсэн саналыг нэгдүгürt хэлье. За хоёрдугаар болохоор зэрэг өрхийн эрүүл мэндийн төв маань ярьж байна л да. Ажилчдаа одоо эрүүл мэндийн төвийн эмчнэраа чадваржуулах тал дээр гээд яриад байна. Чадваржуулах тал дээр хүн одоо ажлын байрны сургалтыг заавал Улаанбаатарт очиад төгс сайн эмч болоод идэм шээ. Яг нь сурах нь бол сурна мэрэгжил дэвшүүлэхгүй яг нь бас хоёрдугаар шатлал буюу нэгдсэн эмнэлгийнхаа одоо нарийн мэрэгжил нэгдсэн эмнэлгийнхаа тасгууд дээр одоо мэдрэл сэтгэгц эрчимт төрөх эмэгтэйчүүдийн тасаг хүүхдийн тасаг дээр 3 сарын юм уу сарын курс хийгээд бас ажлын байрны сургалтын дээр чадварчаач. Тэрнээс Улаанбаатарт очиод 1 жилээр 2 жилээр яваад яг нь суралцвал яг нь тэгтээ тодорхой хугацаанд эндээ бас чадварчиж дадлагчих юм а хийвэл зүгээр юм уу гэсэн нэг ийм хоёр саналтай байна. За баярлалаа. Насанбат дарга. За асуулт оролцож байгаа бүх хүмүүстээ нэвтрэмж хүргье. Тэгээ би нэг хоёр асуулт асуугаа. Дараа нь бас санал хэлье. Сая 10 багийн иргэдийн нийтийн хурлууд хийгдлээ. За энд бол эрүүл мэндийн салбар маш их шүүмжлэлтэй байна. За өрхийн эмнэлгүүд бол маш их шүүмжлэлтэй байна. Тэгээ энэ дээр холбогдох ямар арга хэмжээнүүдийг авах юм бэ? Эрүүл мэндийн газар нэгдсэн эмнэлгээс жишээ нь одоо сайн ажиллаж байгаа өрхийн эмнэлгүүд бол байна. Эдгээр яаж урамшуулж яаж дэмжих ёстой юм? За болохгүй байгаа өрхийн эмнэлгүүд дээр ямар арга хэмжээ авах ёстой юм? Жишээ нь одоо хангалтгүйгээр үнэлэгдсэн өрхийн эмнэлгүүд байж байгаа. Энэ дээр одоо ямар арга хэмжээ авах юм бэ гэж асуух гэсэн. За хоёрт нь гэвэл бас аймаг сум замын салбар гэдэг ер нь чадах чинээгээр л хөрөнгө оруулалтаа хийж ин эрүүл мэндийн салбарт харьцангуй хүмүүжлүүдийг бол илүү хөрөнгө оруулалтууд хийж байгаа гэж бодож байгаа. Тэгэд энэ салбар хоорондын уялдааг хангах юм юу хэрэгтэй юм шиг санагдаад байгаа. Жишээ нь одоо нэгдсэн эмнэлэг дээр очихоор дахиад өрхийн эмнэлэг рүү явуулдаг. Энэ жавзан даргын яриад байгаа гүйцэтгэлээрээ санхүүждэг гэдгийг чи ойлгож байгаа. Маш сайн ойлгож байгаа. Тэгэхдээ яг ийм асуудал байгаа байхгүй иргэдэд жишээ нь за миний бөөр өвдлөө гэж бодъё. Тэгэхэд за нэгдүгээр шатлалын эмнэлэг дээр буюу өрхийн эмнэлэг дээр үзүүлэлээ. Өрхийн эмнэлэг нь мэдээж за та хоёрдугаар шатлалын эмнэлэг дээр наривчсан шинжилгээ өгөх шаардлагатай гэж хэллээ. За нөгөө хоёрдугаар шатлалынхаа эмнэлэг дээр ойчор авах га тэгэхээр 20 хоногийн дараа байгаа байхгүй юу? 12 хоногийн дараа байгаа байхгүй юу? Энэ л иргэд бухимдаад байгаа. Яагаад 12 хоног 20 хоног бөөрөө өвдөгөд хүлээгээд байгаадах юм бэ? Өмнөшгөн шөнө оройг юм ойчрлж жагаад өглөөрт очиж жагаад үзүүлээд шинжилгээг өгөөд эмчилгээнд ормоор байна штэ гэдэг энэ дээр бухимдаад байгаа байхгүй юу? Энэ дээр яаж уялдаа холбоогоо хангах юм бэ гэдгийг ярих хэрэгтэй. Дээрээс нь энэ анхан шатны зөвлөгөө нийтийн сонсголыг зохион байгуулж байгаа хүмүүс бас багийн иргэдийн нийтийн хуралдаа мөн одоо энэ багийн засаг дарга нар энэ нийгмийн ажилтнуудыг бас оролцуулсан бол илүү их зүгээр байна. Тэнд бол байнгын энэ нөгөө иргэдийнхээ зовлон жаргал донд байгаа хүмүүс чинь энэ багийн дарга нар дээрээс нь энэ нийгмийн ажилтнууд байхгүй юу? Тэгэхээр энэ хүмүүсийг бас оролцуулах саналтай нүд хэрвээ өдөөс хойш дөрвөлжлээ явах юм бол энэ хүмүүсийг оролцуулах саналтай. Тэгэхээр ийм юмнуудыг яаж уялдаа холбоогоо хангах юм бэ гэдгийг л ярих хэрэгтэй. Тэрнээс бол бас нэг үе одоо харьцангуй энэ эрүүл мэндийн салбарт аймаг сум түүхэнд байгаагүй хөрөнгө оруулалтуудыг бас хийсэн шүү. Тийм ээ? Тэр өрхийн эмнэлэг дээр ч хөрөнгө оруулалтууд хийж байгаа, нэгдсэн эмнэлэг дээр ч хөрөнгө оруулалтууд хийж байгаа. Тэгэхээр бид бүхэн яаж уялдаа холбоогоо хангах юм бэ? Иргэдийнхаа энэ тулгамж байгаа асуудлыг яаж шийдэх юм бэ гэдгийг л эндээс гарцтай шийдэлтэй гаргаасаа л гэж хүсэж байгаа. Тэгээ хоёр дарга энэ дээр яг товч тодорхой хариулаад байна. Тэгсэн хангалт нийт тусах дээр л хариу сонсохгүй. За. Суур дарахта. За би жилээхгүй маш төвчгөн санал хэлчих. Тэгээд эхний хэлжинд бас нийтийн сонсголыг санаашин зохион байгуулж байгаа иргэдийн хурлын ажлын албанд баярлалаа гэж хэлье. Бас манай эрүүл мэндийн салбарын хоорч тулгымцсан асуудлууд ярьж байна. Энэ дээр бүхэл зүйлүүдийг сонсоо суучих дээрээс л ажлын уялдаа холбоо гэж хэлсэн юм байна шүү дээ. Ерөөсөө нэг жоохон сэтгэл татаад байгаа ийм л сэтгэл төрж байна. Та нарын ярьж байгаа бүхэл зовлонгууд бол байдаг л зовлонгууд. Тулгамдаад байдаг зовлонгууд, жилийн жилд яриад байдаг зовлонгууд. Тэгээд ярамс шийдэл төрч чаддаггүй. Ажлын уялдаа холбоог сайжруулчмаар байх. Энэ дээр Наранбаяр даргатай хэлцсэнийг ажил зохион байгуулалт юм уу яахаар энэ нэг шийдэл гаргаатаач нэлээд олон ажлууд байна. Энэ нэгдсэн эмнэлгийн ачааллыг бууруулах нь бол ягаад өрхийн эмнэлгүүдийг зөөцөхөстэй ашиглаж болохгүй байгаа гэж. Энэ дээр нь юу ч өрчлөж байгаа юм.
ямар гарц гаргалгаа байгаа энэ дээр хуулийн дээр заасан ахаад орон нутагт байгаа өрхийн имлгүүдийн ачааллыг яаж тэнцвэржүүлж явах хэвээр энэ дээр бас нэг ярилцаа шийдчмээр асуудлууд боловсруучны асуудал гэдэг боловсруучны боловсрогч гэдэг өнөөдөр боловсруучны асуудал гэдэг нэгдсэн имлэг дээр ихэд ажиллах хэвээр оронтой нь өөрөө гитэрсэн явж байгаа шүү дээ. Өрхийн имлгүүдээр гитэрсэн явж байгаа шүү дээ. Хаана боловсруучч дутагдаад байгаа. Үгүй бол ямар ч менежментгүй боловсруучч аваад гэдэг юм. Энийхээ нэг зэгцлэмээр юм биш үү? Боловсруучны дутагдал гэдээ яриад байгаа. Одоо бид нар боловсруучнаар аймгийн удирдлага чиглэл гаргаа боловсруучнаар хангалт хийлээ гэж бодоход бүгдөө боловсруучнаар ачааллыг дийлэхгүй шүү дээ. Салингийн зангууч байхгүй болох шүү дээ. Тэгээд юун дээр боловсруучны бодлого хийлгэх гэдэг юм. Энэ бодлогыг ч өөрөө энэ эмнэлгийн салбар нь өөрөө аваа өвдөх юм. Би одоо хэд хэдэн удаа юм дээр сонсч байсан. Эмнэлэг ачаалал хэтэрцээ. Салингийн сан хөрөхгүй байгаа. Тэгээ боловсруучны дутагдaltaй гэдэг хүмүүс яриад байгаа юм. Өрхийн имлгүүдээр мөн адилхан. Хангаад өгье боловсруучны ч аваад ирэх салингийнхын сангийн яах юм нар яаж авч явах энэ төрлийн асуудал. Баахан хүн төсөн өнгөрөөр сургаад байдаг, баахан өнгөрөө гэдэг хоцроод байдаг. Хаанаа шингээх. Энэ боловсруучны асуудал дээр шийдэл гаргая. Яг ямар эмчнэрийн дутагдаад байгаа юм. Яг үнэхээр аваад ирэх юм бол яаж тэр үнийг эндээ доктор шууршилтаа явуулах болцоо байгаад байгаа юм. Тэр сувлагч нар гэдэг энэ дээр тэгээд тэр одоо бол өрхийн имлгүүд дээр олон барилга дээр өөрчлөлт хийгээд зэрэгжүүлэлтийн танк ямар юм чиглэлээ эднийг одоо нэмээд хангаа явах болцоо байхгүй шүү дээ. Бод дүн нэн шүү дээ. Одоо яагаад энэ дээр ерөөсөө ажлын үед толботой бэлэн спортын газартаа яагаад эрүүл мэндийн салбарын хуваалцч болдог. Баг болгон дээр спорт заалууд өгч шүү дээ. Ямар ч ашиглалт байхгүй. Яагаад өрхийн имлгүүд энийг тэр зэрэгжүүлэлтийн тагвар ашиглаж болохгүй гэж. Яагаад гэрээлээд хамтраад явах болохгүй гэж. Ажлын төрийн өвчтэй иргэдэл үйлчлэх хэрэгтэй байгуулах хэрэгтэй юм. Тэгээд нэг хоосон заал гэхдээ дахиад эрүүл мэндийн төвдөр нэг жижиг өрөө гаргаж өгөх санал тавиад яваад ах юм. Гүн чин уйлдаа холбоо шүү дээ. Бодлогыг хийсэн тусгaalд юм уу? Үгүй бол энэ эрүүл мэндийн газар тусгaalд юм. Ягаад миний спортын газартаа гэрээлээд хамтраа явчих болохгүй нэг. Ажлаа сайжруулад явчих л тань тэр чинь. Нэг том спорт заалууд байгаа. Ахаад өрхийн имлэг нэг жижиг өрөө нэхэд. Өнөөдөр спорт заалгүй манай Баянгор аймаг шиг ийм олон спорт заалтай газар бараг дэлхийд байхгүй шүү. Нэрэн шүү. Ийм л байгаад хаталж хэрэгжүүлэх гэдэг. Тэн дээр хэрэгжүүлэлтийн баг эмчлээд. Гүдрийг одоо энэ бэлэн спортын газар дээр заал болгоо хариуцсан байх ажилчид байгаа. Тэд нартай яга гэрээлээ явж болдгүй. Яагаад ойлголцоод явж болдгүй. Ийм жижиг үйл ажиллагаанууд байгаад ах юм да. Энэ дээр нэг шийдэл түрээ. Тэгээд тодорхой шийдэл түрээд ойлголцол түрээд санамж ч юм уу юу энийг юм гаргаад ирэх юм бол харин аймгийн иргэдэд хуралдаанаар оруулаад зоригтойгоо шийдэх юмнуудыг шийдээд эрүүл мэндийн салбар руу бол харьцангуй сүүлийн жилүүдэд анхаарч байгаа. Одоо дээрээс нь тэгвэл энэ боловсруучны асуудлын ажлын үеэлтэй холбоо яах ёстой энэ дээр тогтоолох гэх юм уу, шийдвэр гаргах юм уу, захирамж гаргах юм уу тийм ээ. Ингээд байгууллагын хоорондоо нэг дотроо ярилцаа санамж гаргаад нэг нэгдсэн зөвлөгөөтэй, зөвлөлттэй, зөвлөмжтэй ойлголттой ороод ирэх юм бол бид нар шийдэх гацууд бол бий. Харьцангуй бас ус орны эдийн засаг хямралтай байгаа боловч тодорхой хэмжээгээр бас энэ нэгжийн үйл хэрэгцэнтэй холбоотойгоор орон нутгийн засаглалын эрх мэдлүүд нэмэгдэж байгаатай холбоотой бид нар өөрснөө орлого олдог, өөрсгөө орлогыг зардаг ийм эрхцэн орчин руу шилжиж байгаа тохиолдолд бид нар гацааргалгаа олоо шийдэл түрээд явах болцоонууд бол бий. Тэгээ өнөөдөр би бас хамгийн гол нь та нарыг санал хэлж байхдаа бас давхар шийдэлтэй явчихсаа л гэж гоо бас харлаа. Шийдлэрээс ярихгүй. Ийм байна. Энийг ингэж шийдээд явчмаар байна гэдэг ингээд давхар шийдлээ яриад явсан бол их ойлгомжтой байх байлаа. Би зүгээр ямар ч юмсан гэхдээ өнөөдөр нэг давуу юм нь энэ бүх зовлон жаргалаа энэ дотор ярьж гэн гэдэг бол нэг давуу. Цааш зөмөр асуудал тавих юм бол бас давхар
шийдэлтэй гацтай явж явах юм бол асуудал хурдан шийдэгдэх нэмэртэй байдаг шүү. Тэгээд одоо хэдэн жилийн өмнө ярьж ирсэн зүйлүүч одоо яригдаад байж явах жишээ нь. За ийм л зүйлүүд байна. Ямар шийдэл хүргэнэ Наран дарга, эрүүл мэндийн газрын дарга, нэгдсэн эмнэлгийн дарганараа таагаар үнэг ярьж хагаад тэгээд нэг уулзалт зөвлөгөөнгөд тослон зохион байгуулна уу? Уг бол нэгдсэн саналаа боловсруулад нэг юм санаанд зөвлөмж гэж юм гаргана уу? Ямар ч үс нэг шийдэл гаргадаг. Тэгэхгүй бол ямар ч шийдэлгүй ингээд баахан ярьсаар гасуунаа. Тэгээд ямар ч үс өнөөдрийн сонсгол тодорхой хөлтөлтөй болох ёстой шүү. Эндээс ямарваа нэгэн үр дүн гарах ёстой. Тэрнээс одоо ямар цаг зав марш бөөнөрөө нийлж сууж ярихын донд туссан биш. Тэр ямар ч үс нэг шийдэл төрөх юм заашгүй шаардлага байгаа шүү. Иргэдийн дунд бол мэдээж эрүүл мэндийн салбартай холбоотой олон бохомдлууд бий, алдаа нүггүй юм гэж байхгүй. Нэг талд алдаа байхад нөгөө талд олт байгаа гэдэгт би итгэж явдаг. Тэгээ маргааш иргэдийн дунд эрүүл мэндийн салбарын нийтийн сонсгол болох ёстой гэж сонссон. Тэн дээр бол би өөрөө очино. Манай энд ажил хариуцж байгаа эмнэлгийн салбарын бүх хүмүүс энд оролцоорой гэж би тахгүйр хүсэж байна. Тэр даа манай өрхийн эмнэлгийн удирдлагууд бол маргааш тэр иргэдийн хэлцүүлгээр бас бүгдөө яаж ажиллаа зохицуулаад ороорой. Эндээс иргэд юу хүсэж байна, юу ярьж байна гэдэг дээр бас нэг тодорхой хэмжээний ойлголт аваа явуул зүгээр шүү. Тэгээ нийтийн сонсгол бол маш зүйтэй ажил байгаа. Тэгээ энийг үр дүнд хүргэх шаардлага байна. Яриад байгаад байдаг шинэ шийдэл гардаг гэсэн л гэж ажил. За баярлалаа та бүхэнд. За сүүл дарагтай баярлалаа. Саналаа бичгээр ирүүлэхээр хүмүүс байгаа юу? За ингэж дараалал. Нийтийн сонсголд бас бидний толгойн асуудлыг сонсч байсан энэ маш чухал уулзалт боллоо гэж үзэж байна. За хоёрдугаар асуудал дээр би юу гэж ярих вэ гэхээр энэ гарч байгаа шийдэл тал дээр бас илүү ярих гэж бодсон байсан. За бид нэр ер нь бол энэ эрүүл мэндийн сайд тушаал удирдамж хөтөлбөрийг бол хэрэгжүүлэх хэрэгтэй байтал. Ер нь бол бид нар сайн хэллээ. Салбар дүндээ өөрийнхөө одоо эрүүл мэндийн салбарын шатлал бүрийн хоорондын уялдаа холбоог бол нэгдүгээр сайжруулах шаардлага байгаа. Хоёрдугаар гэх юм бол бид нэр одоо нэг иргэнээр санхүүжиж байгаа үед бол зөвхөн одоо энэ төр орсон суугчийн асуудал дээр иргэн хүн бол байгаа тусламж үйлчилгээ байгаа газараа бол тусламж үйлчилгээ авах хэрэгтэй. Гэхдээ нэг иргэнээр санхүүжиж байгаа үед бол анхан шатны нэгжүүд бол адилхан бас өөр бүлэх ёстой гэдэг үгнээсээ ер нь бол одоо энэ төр орсон суугчийнхаа 0-1 насны хүүхдийн одоо тэр нөгөө дархлаажуулалт байна шүү дээ. 0-15 насны хүүхдийн дархлаажуулалт бусад одоо энэ тавлалт үйлчлэгүүдийг бол тухайн хүн амныхын чиглэлээр одоо санхүүжилттэй авч байгаа газар нь бол хийх нь бол зүйтэй юм аа гэж би бол үзэж байгаа. Хоёрдугаарт нь гэх юм бол энэ жирэмсэн эхчүүдийг бол тэртээ эрүүл мэндийн сайдын тушаал гарцсан. Хэвийн жирэмсэнгийн анхан шатны эрүүл мэндийн төвнүүд нь ер нь бол өртөмтгийгээ бол одоо 20 дахь чиглэлийн тусламж үйлчилгээ үзүүлэх гэж байгаа учраас 20 дахь чиглэлийн тусламж үйлчилгээг бол нэмэлт кабинет байгуулад хэвийн нь бол өрхийн эрүүл мэндийн төв үзээд сайдын тушаалаар хэрэгжүүлж ажиллах нь чухал. Тийм учраас бид нар сайдын тушаалын хэрэгжилтийг хэрэгжүүлэхгүй ажиллаад байгаа учраас энэ одоо чирэгдэл дээрээс нь бол хүндрэл ийм гараад байгаа гэдгийг бол анхаарах хэрэгтэй. За ингээд ер нь бол одоо анхан шатны эрүүл мэндийн төвүүд нь бол жирэмсэн, хэвийн жирэмсэн гэж үзээд төр орсон суугчаар аймгийн төвд байгаа жирэмсэн, өртөмтгий бүлгийн жирэмсэнд бол 20 дахь шатлал бол бүрэн хариуцлагатай ийм эрүүл мэндийн сайдын тушаал байгаа шүү гэдгийг. За 3 дугаарт нь гэх юм бол одоо энэ өдрийн эмчилгээ байж байна. Бид нар яагаад иргэдийг чирэгдүүлээд байгаа гэдгээ бас хүн болон дүгнэлт хийгээ сууж байгаа гэж бодож байна. Нэг хүн үсчээд 5 эмийн 2-ын одоо нэгдсэн эмнэлгийн эмч хүчээ 3-ын өрхийн эмнэлэг рүү бичээ гэж явуулдаг бол үнэхээр чирэгдэлтэй. Адилхан одоо эмчнэр бүгдөө энэ жор бичих хэрэгтэй байгаа учраас тухайн одоо хүнийг бол эргэж буцалтгүйгээр асуудлыг бол шийдвэрлэж явуулахгүйгээс ийм асуудал гарч байгаа учраас энэ асуудлыг бол би салбар дээрээ одоо нэг мөр бол шийднэ гэж бодож байна. Яагаад гэвэл бид нар хэрхийг өгсөн байгаа учраас. Өдрийн эмчилгээ гэдэг хувийн эмнэлэгт үзүүлжээ. Тухайн одоо 2 дахь шатлалын эмчт үзүүлжээ.
хувь эмнэлэгт бол бүр мөнгөөр үзүүлж байгаа. Тэгчээд эрзээр бичээд ангачтайхаа эрүүл мэндийн төвийн ачааллыг нэмэгдүүлж байгаа ийм асуудал байгаа. Нэгдсэн эмнэлэгт бол өдрийн эмчилгээ бол аваад бүрэн одоо энэ үйлчлэгийг бол явуулах боломж байгаа. Тийм учраас нэг баахан одоо өдрийн эмчилгээ цагийн одоо эмчилгээ тэгж ярих юм бол баг энэ эмнэлгийн тусламж үйлчлэгээний одоо энэ маш олон одоо энэ хүндэрж болчихгүй тариа ямар ч одоо амгалчны тусламж үйлчлэгээ яарал тусламж үйлчлэгээ гаргахад үзүүлж чадахгүй өрхийн эрүүл мэндийн төв дээр энэ одоо эм тариаг бол хийх ёс байхгүй. Тийм учраас бол одоо нэгдсэн эмнэлгийн энэ өдрийн эмчилгээг бол одоо тэр орны ашиглалтыг бол үнэхээр сайжруулна. А хоёрдугаарт үнэхээр тийм олон эмчилгээ хийх гэдэг байгаа бол ихтэй эмчилүүлж болно шүү дээ. Тийм учраас энийг бол одоо шийдэл бүр яа гэж бодож байна. За тэгээд дөрөвдүгээрт нь гэх юм бол үйлчлэлээр санхүүжиж байгаа үед бол үнэхээр менежмент ямар одоо тусламж үйлчлэгийг үзүүлэхэд бид нар ямар одоо мөнгийг авч болох вэ гэдэг дээр үнэхээр одоо энэ дээр бол бас бид нар дотроо бас ярьж идэх асуудлууд бол бас байгаа. Тэгэхээр одоо энэний чиглэлээр бол нийгмийн бодлого хэлцтэйгээ хамтраад эрүүл мэндийн газар ойрын хугацаанд бол бас шийдэлтэй ажлуудыг бол зохион байгуулах шаардлага байгаа гэдгийг бол би харж байна. За анхаарал тавьсан. За та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Нийтийн сонсголт маань хүрэлцэн ирж саналаа хэлсэн эмч нартаа бас баярлалаа. Мөн одоо олон улсын эмч нарын баярын мэндийг дахин хүргэе. Тэгээ ерөнхийдөө манай эрүүл мэндийн салбар дээр гарч байгаа түрүүний хэлж байгаа санал одоо бодлууд зарим зүйлс маань бас манай төлөвлөлтөнд орсон зарим ажлууд бас байж байгаа. Тэгээ бид бүхний бас яг уялдаа холбоо түрүүний Бацуур дарга хэлдгээр уялдаа холбоо муугаас шалтгаалж бас тодорхой хэмжээний ажлууд нь бол одоо уялдахгүй байгаа юм байна гэж харлаа. Тэгээ энэ ажлыг манай хэлтс яг хариуцж байгаад тэгээд одоо бас өөр байгууллагын хүмүүсийг оролцуулж байгаад энэ асуудлууд дээр нь хариуцаж ажиллая бид хүмүүс ажиллаыг энэ одоо салбар дээр тулгамдж байгаа асуудлууд хэдүүлээ ярилцаж шийдвэрлэе гэсэн одоо саналтай байна. Тэгээд өнөөдрийн нийтийн сонсголт хүрэлцэн та бүхэндээ бас маш их баярлалаа. За та бүхэнд баярлалаа. Тэгээд энэ гарсан санаачлалыг сая мөн Бацуур дарга хэллээ бас дотооддоо нэг шийдвэрлэх болох үйл ойлголцол юун дээр байна. Цаашдаа төрийн зүгээс төрийн байгууллагуудын зүгээс орон нутгийн байгууллагуудын зүгээс яаж анхаарах вэ, ямар гарц шийдэл гарах вэ гэдэг дээр дахиад ихэд ярилцсанаа. Энэ дээр бол саналыг бүгдийг хүлээж авлаа. Энэ бичгээр саналууд ирсэн байгаа шүү. Энийг бас мөн тусгаад явнаа. Тэгэхээр саяны энэ хэлсэн асуудалтай холбоотойгоор хурлын ажлын албанд дахиад саналаа бичгээр ирүүл болноо. Энийг бол биднээс нээлттэй. Хамгийн гол нь 2 сарын сүүлийн хурлын хуралдаанаар биднээс энэ нийтийн сонсголтой холбоотой асуудлуудыг танилцуулна. Энэ дээр тодорхой нэгдүгээр шийдэл байх хэрэгтэй. За хоёрдугаар гэх юм бол тодорхой хэмжээгээр энэ хоорондоо уялдаа холбоо сайжирсан байх хэрэгтэй. Нийтийн сонсголын хүрээнд ийм асуудлууд яригдсан. Энийг ингэж шийдвэрлэх хэрэгтэй. Нөгөөдгөр эндээс гарсан саналуудаас заавалчгүй төр засгийн байгууллагын зүгээс аймгийн хурал болон аймгийн засаг даргын оролцоод байгаа шийдвэрлэх тодорхой асуудлууд байна. Энийг шийдэж өгөөч гэдэг байдлаар хандчиж биднээс үр дүн төрнэ. Нөгөөдгөр гэх юм бол бас заавалчгүй нөгөө хөрөн мөнгөтэй холбоотой гэдгээс илүүтэйгээр үйл ажиллагаагаа сайжруулсан, иргэдэд үйлчлэх нөхцөл болцоогийн нийт дээшлүүлсэн энэ арга гаргачлал дээр бас нэлээд анхаарч ажиллаарай гэж та бүхнээс хүсгээр байна. Ингээд нийтийн сонсголт оролцсон та бүхэндээ дахин баярснаа илэрхийлье. Ингээд үйл ажиллагаа хаасны мэдээлье.